Хамтдаа түр залбирцгаая. Өршөөнгүй бидний Бурхан, амин. Өнөөдөр биднийг өөрийнхөө үгийн өмнө удирдан авчирч, эзэн таныг магтандуулж, Бурханы үгнээс сургамж авахсандаа үнэхээр их баяртай байна. Энэ цаг мөчид эзэн ариун сүнс та бидэнтэй хамт байж, таны үг бид бүхний зүрх сэтгэлд сургамж болоход та ажиллаа явуулж туслаарай. Тун удахгүй эзний өмнө зогсох тэр өдөр эзэн танаас алдар магтаал хүндэтгэлийг авч чадхад та бидний амьдралыг удирдан захираарай. Ялангуяа гадаадын сайн мэдээнд явсан бүх хүмүүсийн алхам мөртөө эзэмтэй хамт байж эзэм та өөрийн хүч чадлыг илчлэн харуулаарай. Дотоодод гадаадад сайн мэдээ тарагдж байгаа бүх газартай эзэмтэй хамт байж бид бүхнийг эрхмээр хэрэгжилж өгнө. Өнөөдрийн энэ цагийн эхлэлээс дуусах хүртэл эзэн ариун сүнс та бидэнтэй хамт байж бид бүхний зүрх сэтгэлд ажиллаа явуулж туслаарай. Бидний эзэн Есүсийн нэрээр гуйн залбирлаа. Амен. Магтандаа дуулнаа. 사무엘상 1-р Самуэль 17-оос харъя. 1-р Самуэль 17 45 17-гийн 45 8페이지입니다. За би уншия. Давид Филист хүнд чи илд бамбай жад барьж над руу ирж байгаа бол харин би чиний доромжилсан Израилийн бүх цэргийн бурхан төв төмдийн эзний нэрээр чам руу ирж байна. Өнөөдөр эзэн чамайг миний гарт өгнө. Би чамайг алаад чиний толгойг биеэс чинь таслан авна. Өнөөдөр би Филист цэргүүдийн хүүрийг огторгон шувууд хээрийн аратанд өгнө.
бүх улс Израильд Бурхан байна гэдгийг үгээр мэдэх болно. Энэ цугласан олонч эзэн илд жад хэрэглэлгүй аварна гэдгийг мэдэх буйжаа. Энэ тулаан эзнийх бөгөөд тэр та нарыг бидний гарт өгнө гэв. Филист хүн босож Давидын өөдөөс тулалдахаар ирэхэд Давид ч Филист хүнтэй нүүр тулахаар тулалдааны тэргүүн шугам руу яран гүйж ирлээ. Давид уутанд гараа хийж нэг чөлөө гаргаж аваад дүүгүүрээр дүүгүүртэн Филист хүний духыг онов. Чулуу дух руу зогдон ороход тэр нүрээрээ газар шаан унлаа. 40-р ишлэлийг хамтдаа уншийе. Тэр таяга гартаа авч горхиноос өөртөө 5 мүлгэр чулуу шилж аваад барьж авсан хурганы уутандаа хийж дүүгүүрээ гартаа бариад өнөөх Филист хүн рүү явлаа. За нүртэл. Өнөөдөр Иохан пастор Японы өвлийн цугларалтанд оролцож байгаа. Өнөөдөр 1-р Самуэль 17 дугаар бүлгийг голжоо болгоод үгнээс сурцгаая. Израильчууд Филистичүүдтэй дайдаж байсан байна. За гэтэл Филистичүүдийн дотор маш том биетэй нэг хүн байсан. Тэр үнийг Голиат гэдэг. Библиэлд Голиатын өндрийг дунджаар 2 м 90 санжаас 3 м 10 санж орчим байсан гэж бичсэн байгаа. Дунджаар нэг 3 м ойролцоо өндөртэй үлэмж биетэй, авраг биетэй хүн байсан гэж ойлгож байна. За дайны үеэр энэ Голиат их том дугарч Израиль дайчин байгуул гараад ирээ гэж хэлсэн. Наадтай халз тулъя гэж хэлсэн дээ. Магадгүй танай нэг хүн намайг ялах юм бол бид нэр та нарын боол болёо. Харин та нар ялагдах юм бол танай хүн ялагдах юм бол бид нэр та нарын боол болёо гэд Бурхны ард түмний доромжилсан. За ингээд хахад хинч Голиаттай дайж чадахгүй байгаадсан. Дайдахаар гарч ирэхгүй байгаадсан. Гэтэл Давид уул нь бол дайнд очие гэж очиагүй. Аав нь Эс буюу түүний аав нь ах нар чинь дайны хэлбэрт байгаа. Ах нарын чинь амар мэндийг мэдмээр байна. За тэгээ Давидыг нэгсэнд амар мэндийг нь асуулах гад Давидыг дайн руу явуулсан байна. За Давид очиод Голиатыг хашгирж байгаа чимээг сонсоод яагаад ийм хүнийг зүгээр байлгаад байгаа юм бэ? Зүгээр зогсоогоод байгаа юм бэ гэж хэлээд Давид горхиноос чулуу аваад Голиатыг зохиж унагадаг үйл явдал гарч ийн. Энэ бол бидний маш сайн мэддэг үгэ. Өнөөдөр бүгдээ үнийг бүр наривчлан сурья. Давид юу н яаж энэ Голиатыг ялсан юм болоо? За эхлээд би нэг довчхон тайлбарлаж өгье. Давидын хувьд болохоор бүр багаасаа Бурханд найдахыг сурсан. Багаасаа ахуулаад Бурханд хэрхэн найдах уу, Бурханд хэрхэн итгэх үү гэдгийг сурсан учраас Голиаттай тулдаад ялсан байна. Нэгэсэндээ Давид бол нь Голиаттай тулдах гэж очиагүй. Аавынхаа зарааланд явж агаад Голиатыг алчихсан. Зарим хүмүүс бол анханаас том ажил хийх гээл, том юм хийх гээл дайрдаг тийм. Гэхдээ өөрийнхөө дааж авсан ажлыг хичээнгүйлэн хийж явах явцдаа хүн өөрөө ч мэддэггүй том ажилд оролцож том ажил бариад авдаг. Давидын хувьд болохоор аавынхаа зарааланд явж агаад тэгэд гинт Голиатыг алж энэ түүхийн давцсан дээр гинт гарч ирсэн. За энэ бол бидний итгэлийн амьдралтай холбоотой. За тэгээд Давидын хувьд болохоор өдөр тутамдаа хонь хариулж явахдаа арслан багуутай тулдаад ялж байсан. Тийм дурслагтай учраас Голиаттай тулдаж чадсан. Магадгүй ийм дуршлаг түнд байгаагүйсэн бол 3 м орчим өндөртэй үлэмж үйтэй хүнтэй тулдъя гэж яаж бодох юм бэ? Тэгэхээр өдөр тутмын энэ итгэлийн амьдрал өөрөө
итгэлийн амьдралын туршлага өөрөө маш чухал гэдгийг хэлж байна. За Голиат гарч ирэх үед Израильчууд юу харсан байггүй л Голиат их амар юм байна. Их том юм байна. Баатруудын дундах баатар юм байна гэж хараа зогсож байсан. Бурхны сонгосон Израильчууд Бурхныг харж чадахгүй байгаадсан. Тэгэхээр харах өнцг нь өөр байгаадсан багц. Харин Давид дайн руу очиод Голиатыг хараагүй. Амьд байгаа Бурхныг харсан байна. Уул нь бол яг л адилхан нэг юм харж штэ. Гэтэл нэг талын хүмүүс нөхцөл байдлыг нь хараад байна. Нөхцөл байдлаас илүү түүний цаана байгаа илүү агуу Бурхан байгаа гэдгийг Давид харсан. Яг л нэг юм ингээ болоход хүнээсээ шалтгаалаад итгэлгүй хүмүүс нь итгэл сул дорой хүмүүс нь нөхцөл байдлыг л хараад байдаг. Харин итгэл нь маттай хүн түүний цаана байгаа амьд Бурханыг харж байдаг. Тэгэхээр хүмүүсийн харах өнцөг өөр байдгаа гэдгийг үнээс бас мэдж болно. За тэгээд Давид Голиатыг алахтаа хоёуг дуулгатай очиж тулдаагүй. Саул дайнд явах гэж байсан чинь тулдахаар явах гэж байсан чинь өөрийнхөө хоёуг дуулгыг өмсгсөн. Гэхдээ ерөөсөө таарахгүй байсан, томдод байсан. Давид харин өдөр тутамдаа өмсдөг байсан. Өөрийнх нь биед нь эвтэйхэн байсан хувцас өмсөд дүүгэр чулуунуудаа бариад Голиатыг зохиж алсан. Тэгэхээр Давидын хувьд болохоор өдөр тутамдаа дүүгэр чулуугаар бэлтгэл хийдэг байсан. Ийм бэлтгэл хэрвээ байнга хийдэг байсан бол очоод тэрэнгүүрээ тулдаж чадахгүй, тэрэнгүүрээ зохиж чадахгүй шүү дээ. Тэгэхээр энэ дүүгэр чулуу өөрөө маш аимшигтай, аюултай зэвсэг. За би нэг удаа дүүгэр чулуу одоо эргүүлээд нэг байн унж байгаа бичлэг үтсэн их айхтар юм билээ, гайхалтай юм билээ. Чулуу шидэл ерөөсөө онсон байнуудаа оноод иссэн. За Библиэлд энэ одоо нөгөө чулуугаар байгаа онсон хэд хэдэн үйл явдал гарч байгаа. Тэгэхээр энэ Давид болохоор өөрөө дүүгэр чулуунд бүр ингээд гарчихсан их гарамг олчихсан байсан байна. Өөрийнхөө нөгөө гартаа оруулчихсан байсан зэвсгээрээ тулдахаар очсон. Голиатыг харах юм бол ямар мунхаг хүн бэ гэж бодогдохоор байдаг. ертөнцийн мунхаг зүйл гэж байгаа, бүр илүү мунхаг зүйлч гэж байгаа. Голиат шал дэмий очоод Бурхны ард түмнийг доромжлол, Бурхныг муулаад за тэгэл өөрөө сөхөрч унсан те. Сургаал төгс 5 дээр мунхаглал илүүцнээс болж мунхаглал илүүднэ гэж гардаг. За ийм үг байдаг тийм. За Библийн өөр хэсгээр том мунхаглал их мунхаглал гэж бас гарч байгаа. Тэгэхээр Голиат болохоор их том биетэй их бэр чадалтай хүн байсан. Юмны учир мэддэг хүн байсан. Бурхны ард түмнийг оролт нэд ямар аимшигтай аюултай гэмнүүл болохыг мэдэхгүй яваад байсан. За өөрөөр Библиэлд ингэж бичигдэж үеийн үед ингэж муулуулна гэдгээ, доромжлогдно гэдгээ мэдээгүй л байсан баг. За ийм мунхаг зүйл хийж байгаа гэдгээ мэдсэн бол ер нь тэгэж гарч ирэх байсан болов. Бурхны ард түмнийг оролдох үнэхээр мунхаг хэрэг. Заавал бидний бодох ёстой зүйл юу вэ гэвэл Давид 5 чулуу аваад очсон те. За тэгээд чулуугаа шидэл онцгсон. Тэрнгүүрээ дайснаа дарж авсан. Бидний итгэлийн амьдрал жигсэн. Бидний итгэлийн амьдралд Голиат биш ч гэсэн Голиатай төстэй зүсэд гарч ирдэг. Бидний амьдралд байн гарч ирдэг. Гэнэт диавол биднэрдөө довтолдог. Заримдаа нөхөр маань Голиат болцсон явж идэг. Заримдаа эхнэр маань Голиат болцсон явж идэг. Заримдаа өрөө хөт маань Голиат болцсон явж идэг. Бид нар өөрсдөө хүчээр ялч чадахгүй. Давид болохоор дүүгэр чулуугаар ялсан те. Тэгэхээр итгэлийн амьдралын хувьд ч гэсэн бидэнд шийдэх ёстой дүүгэр чулуу юу юм болоо? Хамгийн хүчрхэг дүүгэр чулуу бол Бурхны үг. Бичигдсэн байдаг. Бичигдсэн үгнүүд хамгийн хүчтэй бидний амьдралын зэвсэг юм аа. Есүс ч гэсэн бузар сүнсийг ялахдаа Дэд хууль ном дээр гарч байгаа 3 үгийг ашиглаж ялсан. Бичигдсэн байдаг. Бүгдээрээ ч ялгаагүй. Бүгдээрээ бидний амьдралд олон зовлон бэрхшээл, сорилт тулгарх үед
бид нар энэ итгэж байгаа, найдаж байгаа үгээрээ ялах хэрэгтэй. Мөн бас нэг бодох ёстой зүйл нь юу вэ гэвэл зарим хүмүүс бурхан бүх зүйлийг хийж өгнө. Би зүгээр байж хахад болно гэдэг. Тэр биш шүү дээ, буруу. 1-р Самуэль 17-гийн 40-дээр тэр таяга гартаа авч горигноос өөртөө 5 мүлгэр чулуу шилж аваад гэж гарч байгаа. Ямар ч хамаагүй хаамаагүй чулуу авчаагүй. Мүлгэр чулуу шилж авсан гэж байна. Мүлгэр чулуу авч ижил тийм ээ. Хурдан очин бас байнда хүчтэй тусна шүү дээ. Тэгэхээр эн чинь бүх юмыг бурхан хийж өгнө гэсэн үг биш. Хүн өдөр тутамдаа өөрийнхөө зүгээс хийх ёстой зүйлсүүдээ бүр заавал хийх ёстой, хүн заавал хийх ёстой зүйл гэж байгаа. За бид нэр сайн мэдээ тарах ёстой байна. Сайн мэдээ тарахгүй бурхан тарааж өгнө гэж зүгээр суугаад байвал яах вэ? Бурханаар шалтгаалал өөрийнхөө хийх ёстой зүйлийг хийхгүй байх чинь зөв зүйл биш ээ. Тэгэхээр бүгдээ их тэнцвэртэй амьдрах ёстой. За энэ талаараас бүгдээ сурах болно. За эхлээд Давид юу нь яаж энэ түүхийн давцсан дээр Голиат гэдэг хүнийг гарч ирээд ялваа. За тэр багаасаа итгэлээрээ итгэлийн хувьд дасгалжуулагдсан, багаас агуулan Бурхны талаар маш бодитоор сурсан. Дуулал 71-ээс харъя. Дуулал 71. 5 дугаар ишлэл. 71-ийн 5. Дуулал 71-ийн 5. 852페이지입니다. Учир нь та миний найдвар. Багаас минь л эзэн бурхан та миний итгэл байсан. 어릴 때부터 의지시라. Давид ингэж хэлсэн. 주 여호와여 주는 Учир нь та миний найдвар. 다윗은 하나님을 Бурхан минь та миний найдвараа гэж хэлж байна те. 나의 Багаас минь эзэн бурхан та миний итгэл байсан. Багаас агуулan бурхан бүрэн дүүрэн итгэж найдаж амьдрдаг байсан байна. 7 дугаар ишлэлдэр олон хүнд би гайхшрал болжээ. Та миний бат бих хорогдох газар. Би олон хүнд гайхшрал болжээ. Угаасаа ондоо өөр байсан гэсэн үг. Шал өөр байсан. Бусдаас Эс 8 хүүтэй байсан. 8 хүүгийнх нь дундаас бурхан яагаад Давидыг тосолсон болоо? Давид багаасаа бурхан бүрэн найддаг байсан. Бурхан бүр маш их найдаж амьдрдаг байсан. Тодорхой байгааз тийм учраас би бусдад гайхшрал болсон гэж бичсэн байна. Яаков ч гэсэн 12 хүүтэй байсан. Гэхдээ тэр дундаас хэн бурханд бүрэн найдсан бэлээ? 12 хүүгийнхэн дунд Йосеф гэдэг 11 дэх хүн бүр онцгойлон бурханд илүү их найдаж бурханд их түшгэлдэг байсан. Тийм учраас тэр хүүхдүүдийн дундаас бурхан ер нь яагаад заавал Йосеф мөрөөдлөө зүйдэ харуулсан бэ? Чи агуу нэгэн болно. Чи захирагч болно. Чи ах нарынхаа дээр гарна. Ийм мөрөөдөлчүүдийг бурхан яагаад Йосефд өгсөн юм бэ? Яг тэгвэл тэр бусад ах нараасаа илүү бурхан найддаг байсан. Энэ үгээр би бусдад гайхшрал болж байсан. Би бусдаас онцгой байсан. Би бусдаас өөр байсан гэсэн үг. Тэгвэл тэгтлээ бурханд найдаж түшиглэх амьдрах хэрэг байгаа мó. Тэгтэл тэр бурханд бүр ингэж түшиглэж найдаж амьдрдаг байсан маань. Би бүр багаасаа хүүхэд байхаас ахуулаад найддаг байсан гэж хэлж байна те. Хончин байхаас ахуулан. Тэгэхээр бурхан өөрийг нь ямар их асарч хамгаалдаг вэ гэдгийг бүр хүүхэд байхаас ахуулан мэдэрсэн. Эзэн бол миний хончин надад дутах зүйл үгүй. Ургамал бэлчээрт намайг хэвтүүлж, усны дүлгүүн тийш намайг хөтлөн. Давид олон жил хонь хариулсан. Тингээ бурхан өөрийнх нь хончин байна. Бурхан надад тусалдаг юм гэдгийг мэдэрсэн. Ингэж ийм дурслагтай болсон. Тэгэхээр хүүхэд байхаас агуулan бурханд найдаж түшгэл
амьдрдаг байсан учраас 하나님의 생생한 Давидын үед болохоор бурхан бүр бодит нэгэн байсан. Давидын үед бурхан зүгээр нэг онолт өдөө нэгэн байгаагүй. Бурхан нь Давидд бүр бодит нэгэн байсан байна. 이 Тийм учраас 평상시에 энэ 하나님께 өдөр тутамдаа бурханд найдаж амьдрах юм бол 결과로 энэ сүулдэ үр дүн болж гарч ирнэ, үзэгдэнэ. 나타나고 그는 За тэр бурханд ганцхан найдад төсөглөө зогсохгүй. Өдөр тутмынхаа амьдрал 이세 Есүс аавда үнэхээр мундаг дуулууртай байдаг гэсэн, сайн дуулууртай байдаг гэсэн. Давид 다윗이 골리앗을 다- 죽이러 간 것이 아니라 형 Голиотыг алах гэж очиагүй. 위해서 심부름 Аавынхаа зараалан тийм ээ ах нартайгаа уулзах гэж очисон. 성경 За 1-р Самуэль 17-аас харъя. 1-р Самуэль 17. 17장 17절 17-гийн 17. Тэгтэл Есүс хөвгүүн Давид да 그 아들을 다윗에게 ах нар чинь бэлдсэн нэг эфа хуурсан будаа энэ 10 талхыг авч хуарн руу ах нар дээрээ гүйн оч. 으로 속히 가서 Мөн энэ 10 ширхэг бэлтгэхийг мянгатын дарагд нь хүргэж өгөөд 열더미를 ах нарынхаа мэндийг мэдээд тэднээс мэдээ авчир. 내 형들의 안부를 살피고 정표를 가져오라. 아버지가 아우 는 хүү Давида зарал явуулсан байна. 그는 큰 일을 Нэг том юм хийгээгүй зүгээр аавынхаа заралд л явсан. 사울이 Саул хаан болохдоо ч гэсэн 사울이 Саул чинь Кишийн хүү. 자기 아버지가 그 암나기 Аав нь илзнүүдээ олоод ирээ гэд зарал явуулсан. За тэгээ аавынхаа заралд энэ тэрнгүүр явж хагаад 결국은 Самуэльдээ уулзаа тэгээд тослуулаад хаан болдог тийм. Аавынхаа заралд явж байгаа л тослолчихсан. Йосеф ч гэсэн 요셉도 아버지가 형들 аав нь тийм ээ ах нар руу ингээд заралд явуулсан. 여기 이제 헤브론에 있으면서 Хебронд байхад нь Сихем руу явуулсан. Тэнд ах нар чинь байгаа. Ах нарынхаа амар мэндийг асуугаад ирээ гэд явуулсан. 그래서 요셉은 요셉 아버지 심부름을 Аавынхаа тийм ээ заралд явдаг 80 км 를 갔습니다. газар явсан. Хеброноос Сихем мөртөл 80 км байдаг. 되거든요. 17 наснда 80 км явсан гайхалтай гоц. 근데 가보니까 Оцсон чи ах нар найл хэдийн өөр тийш явцсан байсан. 나중에 알아보니까 За тэгээд асуугаа сургасан чинь дотоод руу явцсан байдаг. 24 км өвшөө явсан. За нийтдээ 104 км явж ах нартайгаа уулзсан. 형들은 Ах нар нь Йосефийг хараад дургуун хүрээд 20 받고 결국 20 мөнгөн заасаар Египчүүдэд зарчихсан. Йосеф 요셉은 аавынхаа заралд явж агаад 졸지에 тэгэд Египт рүү зарагдаж явсан. Тэндээ 13 жил зов зовж байгаа сүүлд нь захирагч болсон. Тэр өнөө үед 우리 시대에 아버지가 аав нь одоо 시킨다. юм зарлаа. 104km Заралд явуулаад тэгэх юм бол 104 км явж аавынхаа заралыг биелүүлэх хүн гэж өрн байгаа болов. Тэгэхээр энэ Йосеф бол маш онцгой дуулууртай байдаг байсан хүн. Давид гисэн заралд явж агаад Голиотыг алсан. 되는 거예요. Рут 자기 시어머니와 같이 хадам ээжтэйгээ хамт Мобос Бэтлехэм рүү ирсэн. 시어머니가 잡수실 게 Хадам ээжд нь эд хоол байхгүй гацсан байна. За тэгээ тариан түрүү цуглуулах гад боозын талбай дээр тариан түрүү түүж явж агаад боозын эхнэр болчихсон. 그러니까 Рут 무슨 нэг том ажил хийх гээл агуу ажил хийх гээл талбар очоогүй. Ерөөсөө л хадам ээжигээ хоолтой унттай байлгах гэж цадах гэж 하려고 했는데 тийш очсон. Тэр нь тэгээд явсаар агаад үргэлжилсээр агаад энэ түүхийн давцан дах маш чухал хүн болчихсон. 일상적인 것이 Тэр нь өдөр тутмын хүний хийдэг юм өөрөө маш чухал. Ребека яаж Исаакийн эхнэр болсон юм бэ? 물동이를 이고 이제 Вартай 우물에서 올라왔는데 усаа uuрайл ингээл явж ирсэн байна. 낯선 Гэсэн чинь нэг танихгүй хүн хүрээд ирсэн. Авраамын зарц хүрээд ирсэн. Жохо ус өгөөч гэж гуйдаг те. 물동이를 Нөгөө савтай усаа үүрцээ явж ирсэн. Тэгсэн чинь ус өгөөч гэд асуудаг. Тэгсэн чинь ус өгөө зогсохгүй. 10 тэмээг нь 물을 10 тэмээг нь усалдаг. За тэмээ 물 먹을 때 한 газар дээр одоо 80 литр ус уудаг гэж байгаа. Тэгэхээр чи 10 тэмээхээр чинь барыг 800 литр ус өгсөн багц. 그 물먹이 За ингэж услахын тулд баг хэдэн цаг тасралтгүй ус зөөх өстой. Жохон ус гуйсан чинь тэр хүнд ус өгөө зогсохгүй. Тэмээнүүдийг нь хүртэл 물을 먹임으로써 усалчихсан.
결국은 За тэгээд яванда Исаак эхнэр болсон өөрийнхөө нөгөө усалсан 30일 걸려서 тэмээн дээр сууж агаад 30 өдөр явж Исаактай уулзсан. 큰일을 Том ажил хий гэж зориод том ажил хийгээгүй байгааз тэгэхээр юу ч хийдэг вэ? Өөрийнхөө дааж авсан ажлыг итгэмжтэй хийгээ явж хахад 가운데서 эзэн өөрөө тэрийг бүр гайхалтайгаар том ажлаар ингэж холбож өгдөг. 작은 일을 Өөрийнхөө дааж авсан жижиг ажлыг итгэмжтэйгээр үнэнчээр хийж байгаа тэр хүнд эзэн тэр хүнийг том ажил руу холбож агуу ажилтай холбож өгдөг байна. Тэр анханасаа тэмэг олиотой тулдах гэж явна гэж яваагүй шүү дээ. Энд чинь зөвхөн өдөр тутмынхаа юмыг хийж явж байгаа л 그리고 요셉 그리고 тийм юм хийчихсэн. 하나님께서 За бурхан Йовыг ч гэсэн 큰 Йовын амьдрал тийм том зовлон зүдүүрийг зөвшөөрсөн шалтгаан нь 실적으로 Йов итгэлээр их зэгцтэй их зарчимч амьдрдаг гэсэн. Тэр талаар нь маш дэлгэрэнгүй гардаг үстэй. Тэгэхээр энэ өдөр тутмын амьдралдаа 끊임없이 신앙생활 итгэлээр ингээл тууштай амьдрах юм бол 욕 같은 경우는 10명의 болтгоо 자녀가 죽고 бахнэ. Тэгэхээр энэ Йовын болохоор тийм ээ 10 хүүгээ алдсан, 정도 시련을 견딜 줄을 아시기 биеийнхээ эрүүл мэндийг алдсан, бүх өмч хөрөнгө алдсан, ийм сорилтыг даваад гарныг бурхан мэдсэн учраас ийм сорилтыг зөвшөөрсөн байна. Тэгэхээр энэ сорилтыг бурхан хаамаагүй өгдөг. Тэгэхээр энэ өдөр тутамд хийж байгаа, тогтмол хийж байгаа итгэлийн амьдрал өөрөө маш чухлаа. За хүүхэд тийм ээ би том хүн болмоор байна гэж бодлоо. Яаж том хүн болох юм? Өдөр болгон идэх ёстой юм ээ. Тууштай идэл ажиллаад байх юм бол нэг мэтгэд том хүн болдог үлээ болдог үстэй. Сүнслэгээр өсөх ч гэсэн ялгаагүй шүү дээ. За би эзэн итгэлээр өсөх болоо гэж бодож байгаа бол өдөр болгон тийм ээ хийдэг юм тууштай хийгээл ах юм бол таны итгэл нэг өдөр өсчихнэ. Тэр өдөр бүр хийдэг юм маш чухал байгааз. За нэг өдрийг хайн өнгөрүүлчлээ. Тэгэх юм бол та итгэлийнхаа амьдралд маш том хохирол амсна. Анханасаа хүн том юм хийдэггүй. Жижигхэн үрэл том царс мод болдог үстэй. Цаг хугацаа өнгөрөхөөр ирэх нь том мод болдог. 그리고 За тэгээд энэ Давид 다윗이 итгэлийн дурслагтай хүн байсан. За 1-р Самуэль 17-оос харъя. 34절에 34. Гэвч Давид Саулд 다윗이 사울에게 고하되 боолн эцгийнхээ хоныг хариулдаг байсан. 아비의 양을 지킬 때 Арслан юм уу баавгаа ирээд 와서 хонин сүргээс минь хураг авч явхад би араас нь хөөж очоод довтолж түүний амнаас хургаа авардаг байсан. 끼를 건져 내었고 Хэрв над руу дайрвал би сахлаас нь шүүрэн авч зохиж алдаг байв. 그 수염을 잡고 그것을 쳐 죽였었나이다. Таны бол би арслан баавгайн аль альнийг нь алсан билээ. Тэр хоцлуулаагүй Филист хүн амьд бурхны цэргийг шившгэлсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлв. 하나와 같이 되리이다. 그다음 읽어보겠습니다. За 37 хамт уншъя. Давид цааш нь арслан баавгайн савраас намайг аварсан эзэн тэр Филист хүний гараас ч намайг аварна гэв. Саул Давидэд явхтун эзэн чамтай хамт байх болтугай гэлээ. 너와 함께 계시기를 원하노라. 다윗이 양을 칠 때 Давид хонь хариулж хахад арслан баавгуу ирээд хонин сүргээс нь ав явуучих юм бол Давид араас нь нэхж очоод 새끼를 건져 хонь хургаа авардаг байсан гэж штэ. 일어나 나를 해하고자 하면 내가 그 Над руу довтлох юм бол би 수염을 쳐 죽였었다. сахлаас нь шүүрч аваад зохиж алдаг байсан гэж юм. 종이 사자와 Таны бол би арслан баавгуу аль альнийг нь алсан билээ. 사시는 하나님의 군대를 Тэр хослуулаагүй Филист хүн амьд урхны цэргийг шившгэлсэн тул тэдний нэгэн адил болох болно гэж хэлвэ гэж юм. 블레 사람 그 사람 등치가 아무리 Энэ Филист хүн хичнээн том биетэй байсан ч би хангалттай дарч чаднаа, би хангалттай ялж чаднаа гэж Давид хэлж байгааз. 그런데 За нэг бодоод үзтээ. Яаж 어떻게 사자하고 곰하고 арслан баавгыг юу нь яаж алсан юм болоо? Яаж алдаг байсан юм бол? 다윗이 Давид 때부터 하나님 хүүхэд байгаасаа хулан бурханд найддаг байсан. 하나님이 주신 Давидэд бурханы өгсөн онцгой хүч чадал байсан. За энэ талаар бүгдээрээ нэг дэлгэрэнгүй сурыг. За дуулал 18-аас харъя. Дуулал 18. 편
32절 보겠습니다. 18-ийн 32. 32절. Хүч чадлаар намайг бүсэлдэг бурхан замыг минь төгс болгодог. 내 길을 완전케 하시며 Хөлийг минь тэрээр гөрөөснийх мэт болгон 사슴 발갛게 하시며 өөрийг минь тэрээр өндөрлөг газарт аюулгүй суулгадаг. 내 손을 가르쳐 Тэр гарыг минь тулдаанд бэлтгэдэг. Тиймээс гар шуум нь хүрэл номыг дахилгаж чаддаг. За нэг хүн дээр Давид ингэж хэлсэн байна. 이 하나님이 힘으로 Хүч чадлаар намайг бүсэлдэг бурхан. Давидэд юу байсан бэ? Давидэд бурханы өгсөн хүч байсан. 그리고 나의 발로 암사슴 Хөлийг минь тэрээр гөрөөснийх мэт болгосон гэж. Давид өөрөө маш хурдан шалмгаа хүн байсан байна. 그리고 내 손을 가르쳐 싸우게 하시니 Тэр гарыг минь тулдаанд бэлтгэдэг гэж байна. Тэгэхээр Давид дайсныхаа сул талыг маш сайн харж чаддаг байсан байна. 내 팔이 Тэгээд тиймээс гар шуумын хүрэл номыг дахилгаж чаддгаа гэж байна. Энэ юу гэсэн үг юм бэ? Хүрэл номыг дахилгахын тулд 힘이 тэг маш их хүчтэй байх хэрэгтэй үстэй. 그러니까 Тэгэхээр энэ 손만 힘이 센 것이 Самсон ганцаараа хүчтэй байгаагүй. Давид жигсэн юр бусын онцгой хүчтэй хүн байсан. Бяртай хүн байсан байна. 특별한 힘이 Тэгэхээр ийм онцгой бэртэй тамир тэнхээтэй вэжэж арслан байгааг ална үстэй. Бидний шиг мэгэл жирийн хүчтэй хүн бол чадахгүй шүү дээ. Тэгэхээр өдөр тутамдаа итгэлээрээ их тууштай сайн амьдардаг хүнд 하나님 백성에게 Бурхан юу өгдөг вэ? Бурхан тийм хүмүүст өөрийнхөө ард түмэнд хүч чадлаа өгдөг. Дуулал 29-дэр эзэн хүмүүстээ юуг өгдөг гэсэн бэлээ? Эзэн өөрийнхөө хүмүүстээ хүчийг хайрлнаа. Эзэн ард түмнээ амар амбалангаар өрөөнө гэж гарч байгаа. Бурхан өөрийнхөө ард түмэнд хүч чадлыг өгдөг. Өөрийнхөө ард түмнийг бурхан хүчрхэгжүүлдэг. 그래서 평상시에 Өдөр тутамдаа итгэлээрээ тууштай амьдардаг хүнд бурхан итгэлээр сайн амьдрах хүч чадлыг өгдөг. Одоо ч гэсэн бурхан өгсөөр л байгаа. Давид 다윗이 괜히 이렇게 사자와 공과 Арслан могоотой тийм ээ? 어릴 때부터 주님께 계속 зүгээр нэг очоод арслан багыг зохиж алчаагүй. 살아가니까 Тэр багаас агуулan бурхан найдсан. Тийм учраас бурхан арслан багыг алах хүч чадлыг түнд өгсөн байна. Йосеф ээж аваа хөвгөн дуулууртай байж бурханд найдаж амьдардаг байсан учраас Йосефийг бурхан зүүд мөрөдлөө өгж бас хүч чадлаа өгсөн. 1-р Самуэль 17-оос дахиад харъя. 37. 7절 17-37. Давид цааш нь арслан баавгайн савраас намайг аварсан эзэн. 곰의 발톱에서 건져 내셨은즉 За ингээ ийм дурслагтай болсон байгаа ч гэсэн аварсан гэж. 다윗에게 그런 Бурхан Давидыг ийм дурслагтай болгосон. 사자와 공과 Арслан баавгайн 이기는 그런 경험을 савраас тийм ээ 그래서 аварсан гэж юм. Тэр намайг аварсан. Ийм дурслагтай болсон болохоор 나를 이 블레셋 사람의 тэр намайг 손에서 Филист хүмүүсийн гараас ч гэсэн аврах болно гэсэн. Давид 다윗은 양을 Давид хон хариулангаа 일상에서 өдөр тутмынхаа 일상에서 амьдралдаа өдөр тутмынхаа хийдэг ямаараа бурхнаар дасгалжуулагдсан. 그래서 이제 하나님께서 이게 싸움을 Бурхан намайг 이기게 тулдуулсан. 하는 경험을 Бурхан намайг ялуулдаг байсан. Ийм дурслагтай болсон багц. 중요한 구절이 건져 Тэр намайг аварсан гэж байна. 건져 Тэр намайг аврагч болно. Ийм дурслагтай байсан учраас 나아가는 겁니다. өөдөөс нь очсон байна. 자, 다윗은 인생이 За Давидын амьдрал бол 나중에 굉장히 маш их 만장한 адал явдалтай байсан. 바뀌잖아요. 다윗이 얼마나 다윗 маш их 많은 зовлон 고난을 амссан. 받은지 모릅니다. 다윗은 Давид арслан багуутай тулдаад ялж байсан дурслагтай, Голиаттай тулдаад ялж байсан дурслагтай. Тийм учраас Саул Давидыг алах гээд араас нь үхэн хатан хөөсөн. Тэр үед өртөл Давид бүгдийг нь дэсэл даваал гарсан. Сүүлд нь өөрийнх нь хүү Авсалом хаан ширээг нь булааж аваа Давидыг хөөж явуулахад өртөл Давид хөл нүцгэн зүхтаал гар явсан. Гэхдээ Давид итгэлийн дурслагтай байсан учраас эргэн тойрны хүмүүс Давидыг хараад Давидын амьдрал ингээд дуустаа. Давид ахиж өндихгүй. Ийм байдалтай байна гэж харж байхад өртөл Давид босоод ирсэн. Яагаад вэ? Яаж гэвэл Давид дурслагтай байсан. Зөвхөрөх үед өртөл зөвхөрөхгүй байгаа нь
өдөр тутмынхаа амьдрал Бурханаар тэмээ туслуулж байсан тийм дурслагтай учраас намайг хамгийн хэцүү байдалд ороход хүртэл Бурхан туслана гэсэн ийм нэг итгэлтэй байгаа. Тэгэхээр энэ дурслаг өөрөө маш чухал. Дуулал 3-аас харъя. Давид амьдралын хамгийн хэцүү үе бол энэ үе. Дуулал 3-4 дэх бүлэг яг нэг цаг үеийг одоо харуулж бичигдсэн. За гарчган дээр нэгж гарч байна. Хүү Авсаломосоо зүгтэх үеийн Давидын дуулал 3 дугаар бүлгийн гарчиг дээр Авсалом их нарийн төлөвлөгөө гаргаж эцэг тиймээ Давидыг алахыг оролцсон, Давидгээ хөл өгсөн зүгтаа гарсан. Хүмүүс юу гэсэн бэлээ? 2 дугаар ишлэлээр 3:2-ыг хараарай. Булт олон миний тухайд Бурхны аврал түүнд үгүй гэлцэн. Давидын амьдрал ингээд дуустаа. Ингэж бодох үед Давид өөрөөс дуулал 4:1-ийг бүгдээрээ хамтдаа уншийе. Зөв шударгын Бурхан минь ээ, дуутахад минь хариулаач. Зовход минь намайг та амраасан билээ. Намайгаа өршөөн залбирал юг минь сонсооч. За энэ үгэн дээр намайг хашгирахад минь хариулаач. Зовход минь та намайг амраасан билээ. Энэ үгс үг. Давид дээр үеэс агуулсан л их зовлон амссан. Зовлон дунд минь та намайг амраасан билээ гэж байна. За энийг эхлэл дээрээ болохоор уужин болгосон, та намайг өргөн болгосон гэсэн үг. Зовход минь та намайг уужин болгосон, уудам өргөн болгосон гэсэн үг. За нэг мухардсан үжигсэн эзэн тэмээ тэнээс гаргаж байсан. Тэгж өргөн болгосон. Зовлонтой үед эзэн намайг уужин болгоод өргөсгөөд аварж байсан. Тэгэхээр иймэрхүү туршлага надад байнга байсан. Иймэрхүү зүйлдээ би олон удаа тулж байсан. Дээр үеэсээ ахуулан би ийм зүйлийг туулж ирсэн гэдгээ хэлж байна. Тийм учраас одоо ч гэсэн би зовлон донд байгаа ч дахиад эзэн намайг тийм ээ. Эзэн миний урд өргөн замыг, уужин замыг гаргаж ирээд намайг гаргана гэж байна. Зоход минь та намайг амраасан билээ гэж байгаа нүг чинь. Бурхан минь ээ. Бурхан минь та намайг өргөн уужин болгосон. Та миний бүх талыг өргөн уужин болгож тэлж өгнө. Тэгэхээр Давид зовлон амсахдаа Бурханы тусламжийг авч Бурхан өөрийг нь тэмээ зовлонгоос ингээл авч ирсэн, гаргаж ирсэн. Иймэрхүү олон туршлагын ачаар түүний сэтгэл бодол ингээ уудлам уужин болж байсан байна. Бурханыг харах өнцгөнд гисэн улам томорсон. Зовлон дундаа зовлонгоос аврагдж байсан энэ туршлага нь нэмэгдэх тоолонд түүний сэтгэл бодлон жигсэн уужин болж хүн жигсэн улам агуу болж байсан. Бурханы талаар улам томоор мэддэг байсан. амьдралын талаар жигсэн улам тийм өргөнөөр том цар өрөөдгөр харддаг хүмүүссэн байна. Зовлон дунд минь та намайг амраасан билээ гэж байна. Тэгэхээр мэдээж онол чухал жигсэн туршлага илүү чухал. Автомашины тийм одоо гарын лавлага машин унах талаар одоо онол хийснээ сурсан ч өөрөө барьж үзэхгүй бол юмргүй шүү дээ. Тэгэхээр энэ олон туршлагын ачаар Давидын итгэл өссөн байна. Туршлагатай байсан учраас Голиатын өдөөс очсон байна. Дахиад нэг нь. За Филистийн цэрэг дунд Голиат гарч ирэнгүүт Израильчууд бүгд тийм ээ айсан бүгд холчихсон. Голиатыг хараад. Харин Давид юу харсан бэ? Голиатыг хараагүй. Голиатын цаана байгаа амьд бурхныг харсан байна. Тэгэхээр энэ харах өнцг нь өөр байгааз. 1-р Самуэль 17. 1-р Самуэль 17. Тэгэхэд Давид хажуудаа зогсож байсан хүмүүст энэ Филист хүнийг алж Израилаас ичхүр шившгийг арилгах хүнийг яах вэ? Амьд бурхны цэргийг шившиглэн доромжлогч энэ холсуулаагүй Филист хүн хэн юм бэ гэж хэлв.
이스라엘 백성들은 Израильчууд Филистийн тэр үлэмжүйтэй Голиатыг хараад жичрээд байжсэн байна. 다윗은 Гэтэл Давид гарч ирэнгүүтээ энэ хослуулаагүй Филист хүн хэн юм бэ? Тэр хэн болчоод амьд бурхныг 하시는 하나님, амьд бурхны цэргийг доромжилдаг юм бэ гэсэн байна. Амьд бурхны цэргийг. 하시는 하나님. 그러니까 Энэ одоо 저기 겁도 없이 그 말이야. айх ичгээ мэддэггүй бах та. Энэ одоо хэн болцоход бурхныг доромжлоод байгаа юм бэ? Энэ одоо хэн болцоход амьд бурхны цэргийг доромжлоод байгаа юм бэ гэсэн байна. Тэр нь харах өнцг нь өөр байгааз. 관점이 다릅니다. 그러니까 이제 Тэр энэ итгэл гэдэг нь 신앙이라는 것은 ямар нэгэн нөхцөл байдлыг харах биш. 아니라 Энэ нөхцөл байдлын цаанаага болж өрнөд байгаа зүйлийн цаанаага бурхныг харах юм аа. Итгэл нь өчүүхэн байгаад ах юм бол тэр болж өрнөд байгаа зүйлийг хараад 어찌할지를 모르잖아요. яхаа мэдэх болчдөг. За одоо ч гэсэн бидний амьдрал 이 삶 가운데서도 뭐 бид нэр ингээл бүр ингээл яхаа мэдхээ болол заримдаа ингээл бүр ингээд сандарчдаг. Тэг голиотыг ингээд харчдаг бид нэр. 근데 Ганцхан голиотыг л хардаг хүн гэж байдаг юм бол хэцүү мөгөөсөө байлж л байдаг штэ. 있는데 Гэхдээ амлалтын бурхны үг байна, бурхан тусна гэсэн амлалт байна. 속에 있으니까 그 Энэ амлалтын бурхан, амьд бурхан 그 살아계신 하나님 тэрийг хардаг хүн гэж бас 보는 байдаг. 사람도 있는 겁니다. 내 Миний замыг эзэн 상황은 мэдэхгүй. 하나님 보실 거야. Миний нөхцөл байдлыг эзэн мэдэхгүй. Энэ байдал маань засахгүй гэж байгаа хүмүүст эзэн ингэж хэлсэн. 오직 여호와를 앙망하는 자는 새 힘을 얻으리니 Эзэн найдагчид харин хүчээс илбэж бүргэд мэд жигүүр дээр элен халнаа. Гүүхтээ үйл ядар нь алхахтаа ч эс цуцнаа. 걸어가도 피곤치 아니하리로다. Миний нөхцөл байдлыг эзэн мэдэхгүй. Ингээл нөхцөл байдлаа хараад байдаг хүмүүс байдаг. Эзэн найдагчид харин хүчээс илбэж 앙망하는 자는 새 힘을 얻으리니 бурхан найдаж байгаа хүн, бурхныг харж байгаа хүн, 하나님 쳐다보고 бурхныг харж байгаа хүнд бол тэр болж байгаа зүйл бол нэг сүртэй асуудал биш байдаг. Бурхныг харж байгаа хүнд бол тэр асуудал тийм ээ их энгийн байдаг. Нөхцөл байдал бол яг адилхан. 상황은 똑같은 거예요. Ялгаа нь юу вэ? Ялгаа нь ерөөсөө итгэлийн ялгаа. 믿음 차이입니다. Давид 다윗은 하나님의 бурхан 살아계신 тийм ээ 생생한 амьд 실제로 гэдгийг л баттай мэджсэн бурхны тусламжийг тэр мэдэрч гисэн байсан. Тийм учраас бурхан надад туслах юм бол энэ асуудал юу ч бишээ гэж хараа зогсож байсан байна. Өдөр тутамдаа 평상시에 бурхан найдахгүй амьдрал өөрийнхөө дураараа амьдраад байх юм бол 하는 대로 살고 이렇게 하면은 хэцүү юм тохиолдох юм бол сандраал байж байна. 당황만 하는 거예요. Ийм ялгаатай байдаг. 그 차이가 있는 겁니다. За бас нэг нь 그리고 또 하나 Давид 이 다윗이 дайнд явахдаа 전쟁하러 나갈 때 дайнд явахдаа хуйг дуулга өмсч очиагүй 1-р Самуэль 17-гийн 38-аас харъя. 8절 보겠습니다. 38. 38절. Тэгээд Саул Давидыг өөрийнхөө хувцсаар хувцлаж толгойд нь хүрэл дуулга өмсгөж биед нь хуйгаа өмсгөв. 또 그에게 Ийм юмтай явж үзээгүй Давид Саулийн хуйгийн 칼을 гадуур Саулийн элдийг бүсэлж зүгээд алхах гэж оролдов. Давид Саул сураагүй учраас би үүнийг өмсөж явж чадахгүй нэгэд өмсгөлийг нь тайлжээ. Энийг өмсөө үл явах вэ? Алуулна шүү дээ. 죽어요. Гэхдээ ийм өмсөд байх юм бол дайдаж чадахгүй шүү дээ. Тулдаж чадахгүй. Тийм учраас 40-төр тэр тайга гартаа авч горхноос өөртөө 5 мүлгэр чулуу шилж аваад барьж авсан хурганы уутандаа хийж дүүгүүрээр гартаа бариад өнөөх Филист хүн рүү явлаа. 배를 가지고 블레 사람에게로 나아가니라. 자기가 Өөрийнхөө өдөр тутамдаа 익숙하게 잘 사용하던 хэрэгэлдэг байсан, гартаа оруулчихсан байсан зэвсгээ аваад явсан байна. За Давид ятах сайн тоглолтог хүн байсан гэсэндэ 자, 수금 잘 탈라. ятах сайн тоглохын тулд их сайн бэлдэх хэрэгтэй юу? Бага бэлдэх хэрэгтэй юу? Мэдээч дээ. Маш сайн бэлдэх хэрэгтэй. Тухайн үеийн бол үнэхээр мундаг ятагч юм байсан. Тэгэхээр Давид бол өдөр тутамдаа маш их бэлддэг байсан, маш их дасгал хийдэг байсан. Бас Давидыг яруу дуучин гэж хэлсэн тийм ээ. Сайхан дуулдаг байханд бол сайн бэлдэх хэрэгтэй байсан. Өнөөдрийн Мактноны байхын чинь сайхан дууллаа. Тэгэхээр өдөр тутамдаа ингээл маш сайн бэлддэг байсан учраас өндөр сайхан дууссан. Тэгэхээр Давид 양을 хоноо хамгаалах ёстой гэсэн сэтгэл нь маш их байсан учраас хоноо хайрлах сэтгэл нь их байх ч нэгээр хоноо 양떼를 지켜야 되겠다. хамгаалъя гэсэн сэтгэл нь их байх тусам өөрийгөө бэлдэх болов бэлдэхгүй болов бэлдэн үстэй. 훈련을 하죠. Өөрийнхөө хүчийг байнга тэмээ 기르고 훈련을 бэлдэж хүчээ нэмэгдүүлж дасгал хийж 양떼를 지키고자 하는 열망이 너무 хоноо хамгаалъя гэсэн өсөл эрмэлзэлтэй байсан учраас хинээс ч илүү дүүгүр чулуугаар байгаа оног дасгалыг хийдэг байсан.
За ийм бэлтгэл хийдэггүй хүн ганц шийдчих юм бол тэгэл он холон Давид шийдсэн чинь эзэн азар ингээл туханд нь ингээл онолж гисэн болов үгүй шүү дээ. Энгийн өдрүүдэд Давид байгаасаа ондог байсан учраас эзэн тэрийг нь ашиглаад Давидын духыг Голиатын духыг онооссон байна. Тэгэхээр бид нэр азанд итгээд байж болохгүй. Аз гээл зарим хүмүүс би сөүлийг сургуульд орно гэж амлцдаг, тангаргалал. Тэгсээр сүмдэр ирээл байн үйлчлэл хичээлээ ерөөсө хийдэггүй. Би бол яаж хийж байгаа? Би бол гарцаагүй сөүлийг сургуульд орно. Битгий санаа зовоо. За тэгэл сүмдээ ирээл үйлчлээ сайн хийгээл тийм ээ итгэлээрээ сайн амьдарч байгаа. Тэгэл 7 хоногийн өмнө нөгөө шалгалтынхаа 7 хоногийн өмнө бүтэн залбирж байгаа л шалгалтаа өгсөн байна. За тэг шалгалтнаа тэнцсэн бол унсан. Уна шүү дээ угаасаа. Бурхныг ингэж ашиглах гэж болохгүй. Өдөр тутамдаа Давид яагаад юу нэ дүүгэр чулуугаараа шийддэг байсан бэ гэвэл гартаа оруулах гэж. Шидэхдээ мөлгөр чулуу авдаг байсан. 5 чулуу аваад Голиат руу очсон байна. За тэгэхээр Бурхныг алдаршуулах аргаж гисэн бид нар өөрсдийнхөө энэ гартаа оруулж гисэн байгаа сайн иддэг зүйлээрээ, сайн чаддаг зүйлээрээ Бурхныг алдаршуулна. Өөрс ном дээр Доркос гэдэг эмэгтэй байсан. Тэр эмэгтэй Белүсийн эмэгтэйчүүдэд зориулаад хувцсаж өгдөг байсан байна. Юм их сайн үйдэг байсан. Өөрийнхөө сайн хийдэг юмээрээ Бурхныг алдаршуулсан. Хувцсаа үйдэг байсан. Тэрнгээрээ Бурхныг алдаршуулсан. Шамгаар хувьдохоор үхрийн шилбэр бариад тэрнгүүр дайнд орж ялт байгуулсан. Тэр өөрийнхөө гартаа оруулсан байсан зүйлээрээ, сайн чаддаг байсан зүйлээрээ гавьяа байгуулж байгааз. За энэ дайн Элагийн хүндэд туссан. Элагийн хүндэ гэдэг нь за Элагийн хүндийн хоёр талд нь Филистийн зэргүүд, Израилийн зэргүүд ингээд хуарагнаад байжсэн байна. За ер нь бол нэг 800 метрийн им налуу хавцал. Энэ хоёр хавцал дээр Филистийн зэргүүд, Израилийн зэргүүд байсан. Дунд нь мөрөн урсж байсан. Хоорондоо 160 метрийн зайтай. Давид энэ голын горих руу очингуудаа горих урсж байсан. Горих руу очингуудаа 5 мөлгөр чулуу аваад Голиат руу очисон. Очихдоо Голиат руу очисон. Голиат бол тийм ээ нэг эгэл жирийн биетэй хүн биш шүү дээ. За 17-гийн 4 сарын 1-р Самуэль 17-гийн 4. 4절입니다. 17-гийн 4. Тэгэхэд Филистчүүдийн цэргийн хуарангаас нэгэн тэргүүлэгч дайчин эр гарч ирэв. Түүнийг Гатаас ирсэн Голиат гэдэг бөгөөд түүний өндөр нь 6 дохой 1 сөм байжээ. 6 дохой 1 сөм байжээ гэж байна. За нэг дохой дунджаар 45-аас 50 см. Дунджаар 45 гэж бодоход 2 м 90 см. 2m90이에요. За үүнээс илүү хэмжээгээр бодох юм бол 3 м 10 см. Тэгэхээр дунджаар 3 м байсан гэсэн үг. Өндөр нь 3 м. Тэрээр толгойд хүрэл дуулга. Бидээ 5,000 хүрэл шикелийн жинтэй харьст хуйг өмссөн байваа. 중수가 놋 54세겔이며 그러니까 Бидээ 5,000 хүрэл шикелийн жинтэй гэж байна. Тэгэхээр энэ килограмм руу шилжүүлэх юм бол 57 кг гэсэн үг. 57 кг-ын жинтэй хуйг дуулга өмссөн явж ирсэн. За тэгээд тэр хөлдөө хүрэл өвдгүүчтэй бөгөөд мөрөх хооронд нь хүрэл бамбай байв. Түүний жадны ишин нэхмэлчний хогдогч мод мэт. Жадны үзүүр нь 600 төмөр шикелийн жинтэй. 6.8 кг. Илтнийх нь жин 6.8 кг. Тэгэхээр одоо иш нь бариулн орох юм бол бүр л хүнд болно шүү дээ. Түүний бамбаа өргөч нь өмнө нь явж байваа гэж байна. За ийм Голиат гараад ирсэн. Голиат гарч ирээд өдөрч нэнгүү гарч ирэл Бурхны ард түмнийг дормжилдэг байсан. Израильчүүдийг айлган сүрдүүлдэг байсан. Бидний амьдрал жигсэн бид нарыг айлгадаг. Ийм Голиатчиг зүйлсүүд олон гарч ирдэг. За энийг уншаад үзэхээр ертөнцийн энэ өргөдөлтөй хүмүүс олон байгаа шүү дээ. Азгүй хүмүүс. За Есүсийг байхад байсан Искариотын хувьдас үнэхээр өргөдөлтөй. Есүстэй уул нь хамгийн ойр байсан.
Гэхдээ тэрнээс болоод эсрэгээр хамгийн өрөвдөлтөө болсон Пилат. 빌라도 Ягаад Пилат одоо хүртэл ингэж муулагддаг юм болоо? Хүмүүсээр доромжлогддог юм болоо? 잘못된 Буруу шүүлт явуулсан. Уул нь буруу шүүхөрөл явуулсан ганц хоёроор зогсохгүй шүү дээ. Гэхдээ ягаад заавал Пилат ингэж их муулуулад хүмүүсээр доромжлуулдаг юм болоо? За Иесусийн заасан залбирал дээр нөгөө Пилат гэдээ их гардаг шүү дээ. Ягаад гэвэл Иесус буруу хандсан болохоор тэгж байгаа. Хүнийг зарж, хүний намаа хийсэн ганц хоёроо зогсохгүй. Гэхдээ ягаад Искариотын Юдасыг ингэж их муулдаг юм болоо? Ягаад гэвэл Иесусыг тэр зарсан болохоор 살았기 때문에 маш хүнд асуудалтай оролцолцсон. 전쟁에서 За дайнтай холбоотой түүх ярихаар ягаад энэ Голиат тийм ээ муулуулд юм бэ? Ягаад гэвэл тэр бурхны ард түмнийг мууссан. Ер нь бол энэ Голиат өөрийнхөө итгэжсэн бурхандаа их үнэнч байсан юм шиг байгаа. Өөрийн гиснэг бурхан шүтэнтэй байсан юм шиг байгаа. 1-р Самуэль 17:43-ыг харъя. Филист хүн Давидэд чи юунд таяг барьж над руу ирв? Би нохоо юм уу гэд тэрээр өөрийнхөө бургатаар Давидыг хараав. 왔느냐 하고 그 신들의 이름으로 다윗을 저주하고 Энэ хүн гисэн өөрийн гисэн бурхадтай байсан юм шиг байгааз шүтэн шүтдэг байсан гэсэн үг. Өөрийнхөө бурханд үнэнч байдаг байсан. Гэхдээ энэ буруу юм шүтээ яваад байсан. 잘못된 겁니다. 그래 Давид дүүгэр чулууга 물맷돌을 취해서 이제 골리앗 шидэд Голиатын тухруу онс. 여기에 49-ыг хараарай. 49절 Давид дуутандаа гараа хийж нэг чулуу гаргаж аваад дүүгүүрээр дүүгүрдэн Филист хүний тухыг оноо. 블레 사람이 Чулуу тухруу зоогдон ороход тэр нүрээрээ газар шаан унлаа. 땅에 엎드러지니라. 그래서 제가 За би нэлээд дээр үед 꽤 오래전에 нэг нэвтрүүлэг үзчихсэн. 방송에서 보니까 За энэ үйл явдал болохоос өмнө 이 사건이 있기 전에 Филистчүүдийн энэ дуулга духан одоо ил гарчихсан байдаг байсан. 투구를 만들었는데 Харин энэ үйл явдлаас хойш ягаад ч юм одоо энэ Филистчүүд дуулгаа өөрчилж энэ тухыг нь битүүлдэг болгочихсон. Тухыг нь битүү болгоцсон. 골리앗 대장이 이마하 За тэгэхээр энэ Филистчүүдийн тэр толгойлогч нь тухандаа 위험하다 해가지고 다시 이제 оногдныг яаж мэдх юм бэ? Тийм учраас ингээл сүүлдээ Филистчүүд энэ дуулгаа ийм шох үзүүртэй болгоод тухай хамгаалдаг болгочихсон. Ямар ч зэн Голиат тухандаа оногдож өгсөн чулуугаар за энэ чулуу бол ерөөхдөө шударгаас шүүлтийг бэлэгддэг. Гидеоны хөвгүүдийг алсан Абимелех эмэгтэй хүний термин чулуу цохилж өгсөн. 돌에 맞아 죽는 것은 За тэгэхээр энэ чулуу өөрөө бурхны шударгаас шүүлтийг бэлэгддэг. Голиат бурхны ард түмнийг доромжилснаасаа болоод 모독해서 чулуугаар 돌 이마에 박혀 죽습니다. тухандаа зохиолж өгсөн. Тэр бурхны уур хилэн бурхны шүүлтийг амсан гэсэн үг байгаа ч тийм. Голиат хүчтэй байсан хэрнээ мунхаг байсан, мулгуу байсан. Өнөө үжигсэн хүчтэй хэрнээ үнэхээр мунхаг хүмүүс байдаг. 정말 어리석은 사람이 있습니다. Их боловсралтай хэрнээ мунхаг хүмүүс байдаг. 많은데 무식할 수 있습니다. Их хэд баялагтай хэрнээ мунхаг хүмүүс байдаг. 많은데 무식할 수 있는 거예요. За шийдэх юм бол юунд вэ? 뭐에 대해서? Бурхны тал дээр, 하나님에 대해서, Есүсийн тал дээр 예수님에 대해서. ийм мунхаг хүмүүс байгаад байдаг. 그래서 어리석음 중에 Тэр мунхаг хүмүүсийн дундаас хамгийн мунхаг нь юу вэ гэвэл Бурхан болон 성경에 대해서 Библийг хамаагүй ярьдаг хүмүүс. 하는 사람은 Тэр хүмүүсийг бол үнэхээр мунхаг, бүр мунхагчуудын мунхаг гэж хэлнэ. 어리석은 사람인 겁니다. За энэ Голиат 이 골리앗이 Бурхны ард түмний өдөөс тэрсэлсэн үнэхээр тэнэг зүйл мунхаг зүйл ийсэн. 얼마나 큰 어리석음입니까? За өнөө үед гисэн 우리 시대 보세요. улаан цай бурхан байхгүй гэж ярьдаг хүмүүс байдаг. 하는 사람 있잖아요. Үйл итгэгч нар, 무신론자. шашингүй хүмүүс. 그리고 Бас энэ хувьсдын онол 하나님을 대적하는 Библийг эсэргүүцэж байгаа, Бурхныг эсэргүүцэж байгаа үнэхээр мунхаг байгаач. 어리석은 거예요. Өнөө үйл тийм ээ, энэ амьдрал бүх зүйлээ. Энэ жигсэн үнэхээр мунхаг хэрэг. 얼마나 어리석은 겁니까? Библиэр дахин төрөх ёстой гэж гардаг. 거듭나야 된다고 Гэтэл дахин төрөхгүй байсан ч зүгээрээ 거듭나도 된다. ингэж Библиэд хаалц тулдаг хүмүүс байдаг. Мунхаг байгаач. 어리석은 사람이잖아요. Одоо ч гэсэн 지금도 하나님의 백성들 Бурхны ард түмэн дахин төрсөн Христэд итгэгчдийг эсэргүүцдэг, хавчдаг, 미워하고 өөдөөс нь тулдаг хүмүүс байдаг. Аава та тэднийг уучлаач. Учир нь тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна. 하는 것을 알지 못하나이다. Юу хийж байгаагаа мэдэхгүй байгаа гэдэг хүмүүс байдаг. 그러는 거예요. Дахин төрсөн Христэд итгэгчдийг хажуунаас нь хавчиж 옆에서 핍박하고 эсэргүүцдэг хүмүүс байдаг. Тэр хүмүүс хожим маань шүүх сэнтийн өмнө зогсоод 앞에 섰을 때
эзнийг хавцсан гэдгээ мэдээд гайхах болно. Саул аврагдахаас өмнө чуулганы ямар их хавчдаг байсан бэлээ? Дамаск хот руу очиод очих замдаа Есүстэй уулзсан. Есүс түнд үзэгдээ Саулаа чи юунд намайг хавчсан вэ гэж хэлсэн. Эзэн минь та хэн бэ гэхэд би чиний хавчаад байгаа Есүс байна гэсэн. Нэлж Паул аврагдахаас өмнө чуулганыг хавчдаг байсан, итгэгчдийг хавчдаг байсан. Энийг эзнийг хавчж байгаа гэдгийг мэдэхгүй явж байсан. Итгэгчдийг хамаа намаагүй ярих чинь үнэхээр мунхаг гэмнүгэл үүнийг мэдэхгүй явж байсан. За тэгэхээр энэ Голиатийн хувьд Голиатыг харцаад ийм мунхаг хүн байдгийн багтаал гэж бодсон. Гэхдээ энэ бол бидэндээ ч хаалбаатай. Шал дэмий өөрөө урдуур нь гүйж ороод уул нь бол тэгэл ер нь бол юмны урдуур орохгүй бай, урд нь гарахгүй байл гэж хичээж явах хэрэгтэй. Өөрөө урдуур нь гүйж ороод л ингэсэн. Ер нь бол амьдрал дээр чимээгүй ер нь олон юм ярихгүй амьдрах нь л зүгээр юм болоо гэж бодсон. 이거 진짜 이거 참 이거 Тэр энэ амар. 무서운 거예요, 무서운 거. Номдогч хүн байна гэдэг бол бас их амар. Тийм байгаа үстэй тий? 그잖아요. Чи хүний хувь тавилан одоо энэ шийдэх гээд байгаа хүн шүү дээ. Тэгэхээр их амар байгаа үстэй. 그 За аалзны төрөл дотор 금부를 쳐서 за өөрийнхөө аалзны шүсээр шавж өрдөг аалз харж байсан уу? 거미줄을 쫙 끄집어내 가지고 Аалзаа ингэж 금을 던져 тороо ингэж нэгж жагаад 이제 이렇게 тороо ингэж шидэд 벌레들을 잡는 보셨어요? шавж өрдөг аалз байдаг юм лээ. Бас зарим аалз нь болохоор 그러면은요 딱 공문에서 шүсээ их гаргаж агаад 거미줄 빼내서 ингэж 투포한 бөөрихилж жагаад ороож жагаад бөөрихилж жагаад тэрийг эргүүлж байгаа шидэж нөгөө 맞춰서 шавж барьж иддэйга 잡는 거 보셨어요? аалз харж байсан уу? 그러니까 이게 За тэгэхээр энэ Голиат Давид энэ 그래서 거미가 дүүгэр чулуу шитгэхээс өмнө тийм ээ аалз ингээл өөрийнхөө шүсийг эргүүлж жагаад 여기 ичээ барьдаг байсан байна. 당시에도 이 물맷돌이 있었는데요. 이제 Тэгэхээр энэ Давид 이 물맷돌 дүүгэр чулуу 던지는 거 이거 자체에 대해서 шидэх тал дээр маш их дасгалжуулагдсан. 그런데 이제 За энэ бидний итгэлийн амьдралтай шууд холбоотой. 좀 관계가 다윗. 있는데요. 다윗이 Голиаттай уулзах үедээ 골리앗을 만났을 때 дүүгэр чулуу шидээд 던져서 яасан зохиж унагсан. Бидний итгэлийн амьдрал жигсэн 속에서도 Голиат биш юмаа гэхэд 골리앗은 아닐지라도 Голиаттай төстэй ойролцоо дайснууд бидний өмнө гарч ирдэг. Тийм биз дээ? Бид нарыг сандраадаг, бид нарыг төвшөөдөг зүйлсүүд гарч ирдэг. 나타날 수 있습니다. Давид 다윗은 дүүгэр чулуу ашиглаж Голиатыг ялсан. 골리앗을 이겼습니다. За тэгвэл бид нар 우리 인생은 사실 бид нар нэг юмдаа дайны талбарт байгаа хүмүүс. Бид нар дайны талбар донд байгаа хүмүүс. 있는 겁니다. Гэхдээ дайн өөрөө Бурханых 1-р Самуэль 17-гийн 47 харъя. 47절을 보겠습니다. 47 дээр 47절에 зам туши. Энэ цугласан олонч эзэн илд жад хэрэглэлгүй аврна гэдгийг мэдэх буй за. Энэ тулалдаан эзних бөгөөд тэр та нарыг бидний гарт өгнө гэв. 그가 너희를 우리 손에 붙이시리이다. Давид ингэж хэлсэн. 다윗이 말했습니다. 전쟁은 Тулалдаан эзних, 여호와께 속한 것이다. тулалдаан эзних. 전쟁은 여호와께 속한 것이다. Тулалдаанд ялах уу үгүй гэдгийг эзэн шийддэг. 여호와께 속한 것이다 그 말입니다. Тулалдаанд ялах уу үгүй гэдгийг 이기고 지는 것은 Бурхан шийддэг. Бурханы гарт 하나님께 байдаг. 속한 것이다. Итгэлийн амьдрал жигсэн 신앙생활 속에서도 사실 일생 동안 우리는 бид нар нэг насаараа сүнслэг дан хийж байгаа 전쟁을 хүмүүс. 치르고 있는 사람인 겁니다. 우리 신앙생활에서 Итгэлийн амьдралын энэ дайны шийдвэр жигсэн Бурханы гарт байгаа. За би нэг юмсан чинь 그러더라고요. ингэж гарч ялаа. Еврейчүүд хүүхдүүдэд хүмүүжүүлэхдээ 시킬 때 이렇게 за юм эерэг хандлагатай болох гэж Голиат ингээл гараад ирсэн. 막 등장하니까 За еврей хүүхдүүд ингэж хэлдэг юм байлаа. 들에게는 뭐라고 알려주냐면 Голиат их том биетэй байсан болохоор том духтай байсан болохоор том нүртэй байсан болохоор оноход амархан байсан. Нэг иймэрхүү маягаар одоо их эерэг хандлагаар зааж өгдөг юм байлаа. Том биетэй юм чинь, том духтай юм чинь, том нүртэй юм чинь оноход амархан штэ. Иймэрхүү маягаар одоо хүүхдүүдийнхээ хандлагыг, үжил бодлыг одоо өөрчилдөг гэдэг юм байлаа. Бидний итгэлийн амьдрал жигсэн. Бидний итгэлийн амьдралд Голиат шиг зүйлсүүд гарч ирдэг. Бидний амьдрал гинт
янз бүрийн тийм хачин сургаал тийм ээ хүрээд ирж болно. Энэ дэлхий дээр хачин буруу үжил баримтлал сургаалууд маш их байгаа. Бидний итгэлийн нураагт зүйлсүүд гинт гарч ирж болно. За ийм байж болно шүү гэсэн онолууд бас гарч ирдэг. Мөн бидний итгэлийн амьдрал том зовлон годит мэд хүрээд ирж болно. Заримдаа асар том уруу дадлаг годит мэд хүрээд ирж болно. Бид нар бүр унгаах хэмжээний том уруу дадлаг хүрээд ирж болно. Итгэлээрээ сайн амьдраа явж байсан чинь гинт үр хүүхдүүд тийм ээ асуудалд орчуулна. Үр хүүхд гэсэн годит хүрээд ирж болно. За их хүмүүсийн одоо санаа зовдөг хамгийн том зүйл нь үр хүүхд нь. Үр хүүхд нь үгэнд нь орохгүй байгаадах юм бол их хүн бараг үхэл гэж боддог. Тэрнээс өөр юм бараг боддоггүй. Заримдаа тий. Ихчээ таны итгэл мундаг явжтай. Яагаад наадхад дисгүй байгаа юм байна? Яагаад наадхад давж чадахгүй байгаа юм бэ? Ингэж өрөөсөө тийм ээ ээж хүнд хэлж болохгүй. Үр хүүхд нь ингээл гэртээ орж ирэхгүй. Ингээл ээж нь ингээл санаа зовоол ээж нь бүр ингээл тураал бүр өгчмээр ингээл боддог. Тэр үед нь чи яахаар надад дис чаддгүй гэж болохгүй байр суурь нэг солиод бодж үзэх хэрэгтэй. Тэгэхээр ээж хүн тэгж өрөөсөө хамаагүй хэлж болохгүй юм. Үр хүүхдийн асуудал бол үнэхээр эмзэг үнэхээр чухал. Давид ялсан. Бид нар ч гэсэн эзэн дотор эзэн биднийг эзэн дотор ялаасаа гэж хүсэж байгаа 50 дугаар ишлэлийг хараарай. Ийхүү Давид дүүгүр болон нэг чулуугаар мөнөх Филист хүнийг ялав. Давидын гарт ил дүүгүй байтал Филист хүнийг тэр цохиж алав. Давид Голиатыг ялсан. Бурхан бидэнд гэсэн ялах амийг өгсөн. Ягаад бид нарыг ертөнцийн гэрэл гэж хэлсэн бэ? Бид нар ертөнцийн гэрэл болчихсон болохоор та нар ертөнцийн гэрлээ гэсэн. Тийм учраас ертөнцийн гэрэлтүүл гэсэн. Та нар ертөнцийн давс учраас амтаа гаргаа гэсэн. Бидний дотор ялдаг ам ороод ирчихсэн учраас бид нарыг ял гэсэн байна. Тиймээс Бурханаар төлсөн бүхэн ертөнцийг ялдаг бөгөөд ертөнцийг ялсан ялалт нь бидний итгэл болоо. Есүс бол Бурханы хүү гэж итгэдэг хүнээс өөр хэн ертөнцийг ялагч байх вэ? Эдгээр охин 5 дээр Бурханаар төлсөн бүхэн ертөнцийг ялдаг. Бидэнд ялах хүч байгаа. Олон зовлон зүдгүр тохиолдог ч гэсэн тийм яал гэж хэлсэн жалтгааны ялах хүч бидэнд байгаа болохоор яал гэж хэлсэн байна. Йосеф 10 ах нь үзэн ядал хавцсан. Гэхдээ бүгдийг нь ялсан. Египт рүү зарагдаж очиод маш их зовлон амссан. Гэхдээ бүгдийг ялаад Потифарын эхнэрийн уруу дадлагыг хүртэл ялсан. За тэгээд хожим нь захирч болсон. Яков ч гэсэн Исавыг ялсан. Дараа нь өөрийнхөө хадам аав Лабантаж гисэн тэмцэлдээд ялсан. Бурхантай барилдаад жирүүлийг нь авч ялсан. Давид гисэн Голиаттай тулдаад ялсан. Саултай тулдаач ялсан. Бидний эцэн итгэлийнхаа амьдралд эзэн ялаасаа гэж хүсэж байгаа. Давид 5 мөлгөр чулуу аваад нэгийг нь ашиглаад нэгийг нь шидээд ялсан. Библиэлд энэ 5-ын тоо гим нүглийг илэрхийлдэг бас хариуцлагыг илэрхийлдэг бас нэгүслийг илэрхийлдэг. Гэхдээ ихэвчлэн 5-ын тоо нэгүслийг их илэрхийлж байгаа. Леви номны 5 дахил. 5 том дахил байдаг шүү дээ. 5 нэгүсэл. Исая 9:6 дээр түүний нэрийг Есүсийн нэрийг ингэж хэлдэг. 5 нэрээр хэлдэг те. Гайхамшиг зөвлөгч, хүчит бурхан, мөнхийн эцэг, энхийн жонон. 그리고 출애굽기 33장 12절부터 15절까지 12절부터 17절까지 보면은 За гэтэл номдэр жигсэн ивэл гэдэг нэгүсэл гэдэг үг 5 удаа гарч байгаа. За 50 дотор холбоотой гарсан юм чинь бүгдээрээ нэг хайлж олъё. Нэгдүгээр Коринт 14.
14장 19절 14-19. 14-19. 14장 19절 Харин чуулган дотор хэлээр түмэн үг хэлснээс бусдыг сургахын тулд ухаанаараа 5 үг хэлхийг би хүсдэг. 말을 하는 것이 1만 마디 방언으로 말하는 것보다 나으니라. 자, 여기 1만 마디 Чуулган дотор хэлээр түмэн үг хэлснээс бусдыг сургахын тулд ухаанаараа 5 үг хэлхийг би хүсдэг. Тэгэхээр энэ 5 үгийг хэлээд байна шүү дээ, тийм ээ? 5 үг. 보통 5개 단어 Ер нь бол нэг өгүүлбэр 5 үгнээс бүрддэг. Тэгэхээр хүн ухаарах ганц өгүүлбэр хэлчихэл гэсэн үг. Ганц өгүүлбэр хүн ухаарах ганц үг хэлэх нь түмэн үг хэлснээс хамаагүй дээр үдгээ гэж байна. 그래서 5 үг. 5마디라면 5마디. Тэгэхээр 5-ын тоонд дээр гарч байгаа үстэй те. Давид 다윗은 дүүгэр чулуугаар Голиотыг цохиж алсан. 깨닫는 Ухаарах 5 үг, ухаанаараа 5 үг. Тэр Библийн нэг өгүүлбэр гэсэн үг. 문장. 그걸 Тэгэхээр ингэж ухаарад ингэж 하는 것이 хэлэх юм бол хүнд хамаагүй илүү хүрнэ. 더 낫다. 그래서 За Голиот Давидын өмнө үзэгдсэн шиг бидний өмнө гисэн 골리앗 같은 Голиот мэт сорилт уруу татлаа гарч ирэх үед 나타날 때 бид яах ёстой вэ? Давид 어떻게 됩니까? дүүгэр чулуугаа эргүүлж байгаа шийдсэн. 물맷돌을 딱 던졌잖아요. Яг үүн шиг. 그런 것처럼 이 물맷돌을 Бид нар ч гэсэн дүүгэр чулуугаа тэмээн итгэлийн амьдралдаа Бурхны үг гэж хүлээж авах хэрэгтэй. Бид нар Бурхны үгийг шидэж бичигдсэн байдаг. Бичигдсэн байдаг. Бичигдсэн байдаг. 기록되어서 돼. Ингэж бүгдээрээ үгэнд найдаж, үгэнд итгэж олон зүйлсүүдийг ядаад гарч болно. Давид дүүгэр чулуугаа шидэж 이걸 통해서 дайснаа дарж авсан шиг 적을 향해서 물맷돌 던지는 것처럼 бид нар Бурхны бидний хувьд Бурхны үг шиг хүч чадалтай зүйл байхгүй шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ Бурхны үгийг шийдэх юм бол бүгдээрээ ядаад гарч чадна. 이길 수가 있을 겁니다. Матай 4-өөс харъя. 마태복음 4장 보겠습니다. 예수님은 신명기 За Есүс дэд тул номыг 말씀을 인용해서 хэрэглэж 마귀와 диаволыг 싸워서 이겼습니다. яасан, сорилтыг нь яасан Матай 4 4장 4:1. 1절 Есүс тэгээд 그때 диаволд соригдохын тулд сүнсээр цөл рүү хөтлөгдөв. Тэр 40 өдөр 40 шөнө мацаг барьсны эцэст өлсжээ. Соригч ирээд түүнд чи Бурхны хүү муу юм бол энэ чулуунуудыг талах бол гэж тушааг гэв. Гэвч Есүс хүн зөвхөн талахаар бус харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна гэж бичигдсэн байдаг хэмээв. Тэгэхэд диавол түүнийг ариун хотод аваачин сүмийн орой дээр зогсоогоод түүнд хэрв чи Бурхны хүү муу юм бол доош үсэр учир нь тэрээр тэнгэр элс нарт чиний талаар тушаана чамайг хөлөө чулуун цогцохгүй гэсэндэ тэд гар дээрээ чамайг өргөөж явна гэж бичигдсэн байдаг шүү дээ гэв. Есүс эзэн Бурхнаа бүүсөр гэж бас бичигдсэн байдаг гэлээ. Диавол дахин түүнийг асар өндөр уулан дээр аваачаад ертөнцийн бүх хаанчлал болон сүр хүчийг нь үзүүлж хэрв чи сөхрөн надад мөргөөс энэ бүхнийг би чамд өгье гэж хэлэхэд Есүс зайл сатана чи эзэн Бурхандаа мөргөж зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм гэлээ. Тэгээд диавол түүнийг орхиход тэнгэр элчнэр ирж түүнд үйлчлэв. За Есүс махадгүй байсан бол ингэж соригдох шаардлагагүй. Төгс хүчит нэг сорно гэж угаасаа байхгүй. Есүс махадтай байсан учраас соригдсан байна. Тэгэхээр хүн төрлөختний төлөөж хүн төрлөختний өмнөөс ингэж соригдож аврагчийн хувь зохистой гэдэг ингэж баталсан байна. Тэгэхээр Есүс ингэж соригдсон нь бид нарыг төлөөлж бидний өмнө тийм үлгэр жишээ болж ингэж соригдсан байна. Есүс ингэж соригдсанаар аврагчийн хувь зохистой гэдгээ баталж харуулсан байна. Есүс бүх зүйл дээр бүх тал дээр бидэнтэй адилхан соригдсон ч гэм нүгэлгүй байсан.
гин нүгэл хийгээгүй. Анхны хүн Адам алдсан. Харин хоёр дахь Адам болж ирсэн Есүс энэ сорилтыг бүрэн ялсан. Адам хүнсэн сайн, нүд булаав, ухаан хэлмээр, хорхоо хөрмээр сайхан зүйлийг хараад унчихсан. Хүнсэн сайн гэдэг чинь махбодын хүсэл, нүд булаам гэдэг чинь нүдний хүсэлд ачаал, ухаан хэлмээр, хорхоо хөрмээр байсан гэдэг чинь амьдралын бардамлыг хэлж байгаа. Есүс гэсэн соригдохдоо энэ гурван зүйлээр соригдсон. 40 жил, 40 өдөр мацаг бариад өсчихсэн байх үед нь маш их өсч байсан. Тэр үед махбодын хүслээр нь хүнсэн сайн зүйлээр урд атсан. За бас Есүсийг сүмийн орой дээр зогсоож байгаад олонний нүдэн дээр өсвөрлөх гэж байсан. Нүдний хүсэлд ачаалаар урд татсан. За тэгээ газар дээр бүх зүйлсүүдийг харуулнгаа мөрөх юм бол чамд өгөө гэд энэ амьдралын бардамлаар гурван зүйлийг сорьсон. Энэ үед гурван дээр нь Есүс яасан бэлээ? Бичигдсэн байдаг. Дөрөвдөр жигсэн бичигдсэн байдаг. Бас Есүс 7 дээр бичигдсэн байдаг. 10 дээр жигсэн бичигдсэн байдаг. Есүс бичигдсэн үгээр сорилтуудыг ялсан. Есүс гурван төрлийн сорилтыг Бурхны үгийг хэрэглэж ялсан байна. Диаволыг ингэж хөөн зайлуулсан. Яг л Голиат руу дүүр чулуу шидэд Голиатыг алсан шиг Есүс Бурхны үгийг эргүүлж агаад диаволыг цохиж ялсан. Бидний итгэлийн амьдралыг адилхан. За энэ дээрээс харуул сатаны аргууд гарч байгаа биз? Хүн зөвхөн толтохоор амьдрнаа. Хүний махбод л бүх зүйл махбодоос өөр юм байхгүй. За энэ бол диаволын мэхлэлт. Хүн зөвхөн талахаар амьдрнаа. Зарим хүмүүс ингэж ярьдаг. Сүнсийг л онцлоод байдаг. Хүн зөвхөн сүнсээр амьдрнаа. Энэ ч гэсэн зөв биш те. Хүн зөвхөн талахаар бус гэсэн. Энэ юу гэсэн үг вэ? Хүн талах хэрэгтэй гэсэн үг үү, хэрэггүй гэсэн үг үү? Хэрэгтэй гэсэн үг шүү дээ. Махбодын зүйл огт хэрэггүй. Сүнс байгтал болно. Энэ ч бас зөв биш. За бас диавол өндөр газар зогсоож байгаад өсрүүлэх гэж байсан. Үсэр гээл. Диавол одоо ч гэсэн өдөө хатгасаар байна. Жамаа орлох гээд үзээч тээ. Энийг хийгээд үз, тэрийг хийгээд үз. Ингээд Бурхны хүслийг, Бурхны үгийг ингээд зөрчүүлэх гээд бид нэрлээ өдөө хатгадаг. Библиэр юу гэсэн бэлээ? Чи эзэн Бурхнаа бүү сороо. Бас чи надад мөрөгчхүүл би энэхий дараа бүх зүйлийг чамд өгье. Ингэж Бурхны үгийг зөрчүүлж энэхий ертөнцийг хүсэн тэмүүлж энэ ертөнцийн хойноос явуулах нь диаволын арга, диаволын мэх. Харин Есүс Бурхны үг нь ядаж ялаад гарсан. Бидний итгэлийн амьдрал жигсэн бидэнд юу хэрэгтэй вэ гэвэл Давид 5 мөлгөр чулуу тавиасан шиг бидний итгэлийн амьдрал жигсэн нандинах ёстой, нандинаж явах ёстой дүүгэр чулуунууд байгаа. Бид нар Бурхны үгийг ашиглаж сурах хэрэгтэй. За Бурхны үгийг сайн ашиглахын тулд өдөр тутамдаа Бурхны үгээр их дүүрэн байх хэрэгтэй. Итгэлийн амьдралд бидний итгэлийн амьдрал руу диавол өдөн хатгадаг. Аврагдсан хүмүүсийн дотор байх ёстой атал битгий бай гэж бид нар лөө байн өдөн хатгадаг. Миний та нарт хэлсэн үгээр та нар хэдийн цэвэр болж миний дотор оршигтун гэсэн. Энэ үгийг бүр зүрх сэтгэлдээ бүр нам суулгачих хэрэгтэй. Аврагдсан сүргээс холдуулдаг, гажуулдаг олон зүйлсүүд байдаг учраас энэ үгийг та зүрх сэтгэлдээ бүр ингээд нам суулгачих хэрэгтэй, хадчих хэрэгтэй. Энийг чухал. За би аврагдаад анх аврагдаад их гоё байсан. Тэгээд аврагдчихад би аврагдахаас өмнө ер нь хичээлдээ их мэрийдэг байсан. Ер нь хичээл дээр амжилт гаргахыг хичээдэг байсан. Гэтэ аврагдсан тэр өдөр их гоё байсан болохоор ер нь хичээл их хэрэг байна уу? Гин тийм бодол ингээд төрчихсөн. 6 дугаар анги лөө 7 дугаар анги байсан. Давид тэрнээсээ хойш ер нь бол хичээлдээ л ерөөхдөө уулаараа хичээл хийхдээ би их гоё жаргалтай байдаг байсан. Хичээл бол миний баяр хөөр, миний жаргал байсан.
За тэгж явж байгаад би аврагдчихад ер нь хичээлийг хэрэг байна уу гэсэн бодол гинт төрчихсөн. 확 올라오면서요. Одоо Библи ер нь сурыг аль. 성경 배워야 되겠다라고 성경. 그래서 Тэгээд итгэлээр хичээнгүлийн амьдрангаа гинт нэрчиж оюутан ч хичээлээ гээчээгээл. За тэгэл аврагдсан юм чи одоо хичээл хиймээргүй санагдаад Библи сурмаар санагдаад. 성경 배우고 싶은 거예요. За тэгэл одоо яг цаг хичээлээ хийгээл. хичээлээ хийнгээ. 공부하면 속에서 Чи чин Христэд итгэж үзтээ итгэлээр хичээнгүлийн амьдраач гээл. За тэгээд итгэлээр хичээлэнгүлэн амьдрж байгаа чи ч оюутан ч тэгэл хичээлээ гээч гээл. 공부하다 보면은 За тэгэл ингээд ерөөсөө орж гараад яваад исэн. 하더라고. 나중에 Тэгээд сүүлдээ Библи уншиж байгаа цэгцэрсэн. 정리가 되는 거예요. Библи дээр нэрээ 성경 말씀하기를 부르신 дуудагдсан дуудлагадаа 그대로 거하여서 зогстой бай. Тэгингээ өөрийнхөө ажлыг хийх нь Бурхны хүсэл юм байна штэ. Энийг мэдчихэд ахиж би эргэлцгээ байсан. За бүгдээрээ Библиэс олж харъя. 4 Коринт 7:17. 4 Коринт 7:17, 7:17. 7절 한번 같이 읽어보겠습니다. 함께 уншия. 7장 17절 같이 읽겠습니다. Харин хүн бүр эзний тогтоож өгснөөр хүн бүрийг Бурхан хэрхэн дуудсан тэр ёсоор яв. Би бүх чуулганд инхүү зааварчилдаг. 모든 교회에서 이와 같이 명하노라. Харин хүн бүр эзний тогтоож өгснөөр 각 사람을 부르신 хүн бүрийг Бурхан хэрхэн дуудсан тэр ёсоор яв. Би бүх чуулганд инхүү 모든 교회에서 зааварчилдаг. 이와 같이 명하노라. За хаврагдчихад 구원받으니까 ертөнцийн хичээлээ хиймээргүй санагдсан. Гэхдээ энэ үгийг уншичаад 내가 이곳을 딱 аа би чинь нэр оюутан байхдаа аврагдсан юм чинь. 학생 위치에서 필요하니까 Оюутан байхад маань намайг аварсан юм чи Бурхан хэрэгтэй гэж үзэл аварсан. Тэгэд тэрэнд итгээд хэмэргүй байсан ч гэсэн дургүй байсан ч гэсэн энэ үгнээс бол би хичээлээ хийдэг байсан. Хэрвээ энэ үг байгаагүй байсан бол би өөртөө бадрах байсан бооз. Энэ үг байсны ачаар 이곳을 있으니까 우리는 бид нар ч ертөнцийн гэрэл юм чинь 도움이니까 자기 өөрсдийнхөө байр суурийг нэрээ хичээнгүйлэн сахих хөстэй юм байна штэ гэд ойлгож байсан. 이해가 되더라고요. 그러니까 Төрж бодлох үед Бурханыг байх юм бол ингээл тогтоочтой. 이게 붙잡힌다니까요. За тэгээ би аврагчаад анх 제가 구원받고 처음에 ингэж бодсон. 이런 생각했습니다. Чуулганы ингээл түүхийн номыг ингээл 보면요. уншижсэн чи ариун үгээр өгсөн хүмүүсийг олон байсан. Намайг одоо ариун үгээр өгөх гэвэл яана? 사람 어떡하나. Ким Ил Сун гарч ирэл тийм ээ. Гар буугаа тулгаа чи Есүс идэхгүй үгүй юу? Хэрвээ идэх юм бол буудна гэх юм бол бууд гэж хэлж байсан. Гэхдээ арсич өвчин. Есүс идэхгүй үгүй юу гэж байгаа л тийм ээ. Арсыг мань ингээл өвчихгүй л ах юм бол эсвэл одоо ингээл намайг шатаа нэх юм бол тэгм бол ингээл дарчиж өгөх нь штэ. Тэрийг би өсгөөлөө гэж бодвол бүр ингээл би арзаагаал явцдаг байсан. Та муу ингэ төсөлж байгаагүй юу? 상상 안 해보셨어요? Эхлээд Библи уншиж хагаад 제가 성경 보면서 이거 энэ үгийг уншаад ойлгосон. 4 Коринт 10 10:13 10장 13절에 10:13 10장 13절 та нарт учирсан сорилт нь хүнд тохиолдог зүйл юм. Бурхан итгэмжтэй бөгөөд тэр та нарын Христчэн ихтэртэл соригдохыг зөвшөөрдөггүй. Харин дааж гарахын чин төлөө сорилттой хамт мөн гарцыг ч өгнө. 너희로 능히 감당하게 하시느니라. 주님께서는 Эзэн өөрөө үнэн бас шудраг учраас хүн даваад гарах сорилтыг л өгдөг юм байна. Тэр сорилттой хамт гарах гарцыг ч өгнө. Даваад гарах сорилтыг л өгнө. Ариун үхлийг ч бас хаамгүй нөгдөг юм байна штэ. Энэ эрхийг чинь тийм ээ? Химжээ гэж байдаг юм. Химжээ домжоо гэж байдаг юм байна. Зарим хүмүүс би одоо яв шиг зовлон амсвал яана. 10 хүүхэд нь үхэл бүх хэд хөрөнгө нь байхгүй болол тэр энийг ч хаамгүй хүндээс өгөхгүй. Химжээ домжоотой. Химжээнд нь хүржээж өөрийнх нь яг дэсэх дэвчих хэмжээнд л тааруулж өгдөг. Тэгэхээр энэ үгийг уншичаад тэгвэл санаа зовх хэрэггүй байна өө гэд би ойлгож байсан. Эзэн яг дэсэт дарах хэмжээнд нь сорилтыг өгдөг. Заврагдаад амьдарч байхад хэцүү юм их байдаг шүү дээ. Энэ зовлон хизээ дууснаа, хизээ дуусгуулаа гэж бодогдох үед их байдаг. Надад ч гэсэн тийм үе их байсан. Гэтэ энэ үгийг уншаад би шууд ойлгосон. Номдчийн өвс 7. Номдчийн өвс 7. 전도서 7장 7장 13절 7:13. 13절
Бурхны бүтээлийг эргэцүүлэх тун. Номдошгоос 7:13. Бурхны бүтээлийг эргэцүүлэх тун. Түүний мөрөөлгөснийг хэн шулуун болгож чадах вүлээ? Азтай өдрүүдэд аз жаргалтай бай. Харин бүтлэхүү өдрүүдэд сэтгэн бод. Аль алийг нь Бурхан бий болгодог тул алс хожим юу болохыг хүн ис мэднэ. Бурхны бүтээлийг эргэцүүлэх тун түүний мөрөөлгөснийг хэн шулуун болгож чадах вүлээ? Бурхны мөрөөлгөснийг хэн шулуун болгож чадах вүлээ гэж юм. Бурхан Йосефийн амьдралыг 13 жил мөрөөлгөсөн. 13 жил өнгөртөл Бурхан дэгшлээгүй. 13 жил өнгөрсөн дараа түүний амьдрал тэнийсэн. Давид Саулаас зүхтаад их зовсон. Эзэн үгүйс ийм амьдралыг төлөвлөж гисэн байсан учраас дуусан дуустал нь түүний амьдралыг тэнээлгээгүй. Бидний өдөр тутмын амьдарч гисэн эзэн зарим зүйлийг мөрөөлгөцдөг. Хизээ өртөө, цаг нь болтол. Тийм учраас Бурхны бүтээлүүдийг эргэцүүлэх тун түүний мөрөөлгөснийг хэн шулуун болгож чадах вүлээ? Бурхан мөрөөлгөсөн нь шалтгаантай. Тэр үед зовдогч, хэцүү байдагч эзэн тэрэнгүүр дасгалжуулж байгаа. Тийм учраас азтай өдрүүдэд аз жаргалтай бай. Харин бүтлэхүү өдрүүдэд сэтгэн бод. Аль алийг нь Бурхан бий болгодог тул аз хожим юу болохыг хүн ис мэднэ. Хүмүүс дорд болгогдох үед дорд болно гэдэг чинь өргөмжлөгднө гэсэн үг. Буухад тийм ээ дорд болоход хязгаар гэж байгаа. Тултаа доор орчих юм бол өксөх замаас өөр зам байхгүй. Тэр Бурхан мөрөөлгөдөг учраас цаг нь болох юм бол эзэн танилэгнэ. Гэт итгэх хэрэгтэй. Ингээд итгэл хүлээж авах болохоор байгаа ч тийм. Ингээ хүлээж авах юм бол эзэн цаг нь болох юм бол эхнээс нь танилгэн. Ягаад миний амьдрал ийм хэцүү байдаг юм бол? Бусд нь ингээл дардан шулуун замаар яваад хахад миний амьдрал ягаад ийм мөрөө байдаг юм бол? Таныг үжийн хацсандаа тэгээгүй. Харин Бурхан онцгой өрөөлийг өгөхгүйд онцгой өрөөлийг өгөхийг хүссэн хүндээ эзэн ийм мөрөө зүйлсүүдийг өгдөг. Бурхан ингэ дасгалжуулж, ингэж шалгаад байна. Бидний итгэлийн амьдрал донд ч гэсэн Бурханы үг нэг бүрчлэн энэ дүүгэр чулуу учраас бид нэр сайн ашиглах хэрэгтэй. Хувьслын онцлолоор ярих юм бол эхэн Бурхан Тэнгэр газрыг бүтээсэн гэсэн чулууга шийдэх хэрэгтэй. Тийм байгаа ч тийм. Хувьслын онцлол эхнээсээ ингээл юм яриад байх юм бол Эхлэл 1-р бүлэг дээр Бурхан тийм 10 удаа төрөл төрлөөр нь бүтээсэн. Ингээл одоо шууд ингээл хэлчих хэрэгтэй. Библийн хуугийг шийдчих хэрэгтэй. Бидний итгэлийн амьдрал диаволыг ялах аргууд олон байгаа. Тэд түүний хурганы цус өөрсдийн гэрчлэлийн үгээр ялжээ. Тэд өхөн үхлээ амиа хайрлаагүй маа гэсэн. Диаволыг юугаар ялах вэ? Олон ахын дус хурганы цус өөрсдийн гэрчлэлийн үгээр диаволыг ялсан гэсэн. Есүсийн цус миний нүглийг мөнхөд уучилсан. Мөнхөд уучилсан гэх юм бол диавол орох цай байхгүй болчих. Мөнхөд гिचж байгаа юм чинь. За бас Есүс бичигдсэн үгээр ялж байсан. Бид нар ч гэсэн бичигдсэн үгээр диаволыг ялах хэрэгтэй. Итгэлийн амьдрал амьдралын салал зам гарч ирдэг. За ингэж явах уу, тэгж явах уу гэж салал зам гарч ирдэг те. Библиэр юу гэж гардаг вүлээ? Дуулал 25:12 дээр эзнээс эмээдэг хүн хин юм бэ? Түүн тэрээр сонгох ёстой замыг нь зааварч хэлнэ. Эзнээс эмээдэг хүнд Бурхан явах ёстой замыг нь заагаад өгчдөг. Номлож өгс 7 дээр ингэж чадахгүй, тэгж чадахгүй нөхцөл байдал үүсэх үед Бурханаас эмээсэн хүн 3 дахь замыг нь гаргаж өгнө гэдээ маш тодорхой бичсэн байгаа. Санхүүгийн хэмрэлд орлоо. Тэр үед бид хүн Бурханы үгээр дүүгэр чулуугаа шийдчих хэрэгтэй. Бага юмдаа сэтгэл хангалуун байж амьдрал чинь мөнгийг хайрлахаас чөлөөтэй байг. Учир нь тэр өөрөө би чамайг хязгаарч орхихгүй, мөн чамайг хаяхгүй гэж айлцсан. Тиймд би зоригтойгоор эзэн миний туслагч би яахгүй, хүн надад юу хийж чадах вэ гэдэг. 90-13 гарч байгаа үстэй. Ийм Бурханы үгийг үүдээс нь шийдчих хэрэгтэй. Бага юмдаа сэтгэл хангалуун байж
Харин итгэл сүсэг ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа агуу ашиг мөн. Учир нь бид ертөнцид юу ч авчраагүй мөн юу ч авч чадахгүй. Хэрв хоол хүнс, хувц сунар байвал эдгээрээр бид сэтгэл хангалуун байх болно. 족한 줄 알 것이라. Итгэн байгаа үстэй. 먹을 거 다 있죠. Өмсөх хувц байгаа үстэй. 입을 거 다 있죠. Төв сэтгэл хангалуун бай гэж 족한 юм. 줄 알 것이라. Хэцүү юм тохиолдлоо. 어려움을 당할 때 Тэр үед бурхныг 하나님을 앙망하면은 бурханд найдвал, бурханд итгэвэл эзэн мэднэ. Санаа зовох зүйл гарч ирлээ. Тэгэх юм бол бүх санаа зовнолоо эзэнд өгөө. Учир нь тэр цаанарт санаа тавьдаг гэж бурхныг өөдөөс нь шийдчих хэрэгтэй. За гэр бүлийн гишүүд хоорондоо зөрчиллөө. Тэгэх юм бол 성경에서 가정 생활 속에서 Библиэр бүх зүйл талархаа. 감사하라. Бүх зүйл талархаа. Энэ үгийг тэр үед өөдөөс нь шийдчих хэрэгтэй. 중요합니까? Нөхөр чинь мөнгө олохгүй байсан ч нөхөргүй байсаас нөхөртэй байсан дээр үстэй. 맞잖아요. Танд ядаж хашаа нөмөр нөлөг болж байгаа үстэй. Өөр өгч нь өгөнд орохгүй байснаас өгөнд орохгүй байсан ч гэсэн байхгүй байснаас л дээр штэ. Хожим маань угаасаа өөрчлөгдөн. Тэгэхээр ингэж өөдөөс нь үг шидчих хэрэгтэй. 던지는 걸 Үг шидэж бид бүхэн өөрсдөө дасгалжуулах хэрэгтэй. 말씀 좀. За тэгээд 이제 그리고 이게 우리가 특별히 за бас онцгойлон том зовлон бас бидний амьдрал тохиолдно. Зовлонгийн шөнө. 고난의 밤에 정말 Зовлонгийн шөнө бид бүхэн бурхны бичигдсэн үгийг шидчих хэрэгтэй. Соломоны дун 4:6 дээр өдрийн амьсгааг сэрэгтэл үнэгэн харанхуйг үрэгтэл мэрийн ус гүглийн толгод тийш миний бие тэмүүлэн одноо гэж гарч байгаа. 날이 겨울고 그림자가 Амьдрал харанхуй болоод хэцүү болох үед яах ёстой вэ? 어떻게 해야 되느냐? Үнэгэн харанхуйг үрэгтэл мэрийн ус гэж байна. За мэр гэдэг нь үхлийг илэрхийлж байгаа. Үхэх ёстой бол үхий. Ийм шийдвэртэй хүн 가고 있는 사람 зовлон мэргэшилийг бүгдийг нь даваад гарна. 이길 수 있어요. Гүглийн толгод тийш би явна гэсэн. Гүгэл нь залбирлыг илэрхийлж байгаа. Үнэхээр хэцүү нөхцөл байдал үүсвэд 주어질 때 Библиэр залбираа гэж эзэн зааж өгсөн. Зовлон шалгийн өдөр намайг дууд би чамайг аврах бөгөөд чи намайг хүндэтгэнэ. Дуулал 50 дээр гарч байгаа. Зовлон шалгийн өдөр бурхныг дуудах хэрэгтэй. Шаналх шаардлага байхгүй. Бурхныг дуудах хэрэгтэй. Ябэ залбирсан. Яг түүн шиг бид хүн бурхны тусламжийг гуйх хэрэгтэй. За гэхдээ 그런데 그리고 이제 평상시에요. 우리가 бид нэр сайн мэдээ тарагдахгүй гэдэг үгээр Библиэр 성경에 뭐라 했습니까? хэлэхдээ ч би итгэсэн гэж гарч байгаа тийм. Бид хүн бурхны үгийг дотроо байлгаж агаад 가지고 있다가 нэг үг хэлчих хэрэгтэй. 던져주는 게 좋아요. Чулуу шидэж байгаа юм шиг. 물맷돌 던지듯이 хай нэг үг хэлчих хэрэгтэй. 던져주는 것이 필요합니다. Нөхөр маань их амар байдгаа гэдээ дагаад хэлгүүгээр за нөхөртэй хэлгүүрнүүдээ бүгдийг нь бичиж байгаа залбирж байгаа. 기도하고 이래 있으면요. Тэгэд бэлдэж байгаа юм бол өөрөө ирэхгүй хэлчихнэ. залбирж байгаа нэг үг хэлчих юм бол маш үр дүнтэй байна. 굉장히 크거든요. Нэг урт яриад ах юм бол үр дүнгүй. Ганц үг хэлчих юм бол их үр дүнтэй байна. 꾸준히 던지면 효과가 있습니다. Итгэсэн зүйлээ хэлээ. Тэгэхээр ингээ ганц үг хэлчих юм бол тэр үйл хэрэг болно. За уруу татлага ирэх үед 것이 올 때도 эсрэг үсний уруу татлага ингээ уруу татлага ирлээ. Тэр үед Йосеф юу гэсэн бэлээ? 그때 요셉이 뭐라 했습니까? Би яаж юм ёрын мөг хэрэг хийж бурхандаа нүгэл үлдэх билээ. 행하여 하나님께 득죄하리이까. Би яаж юм ёрын мөг хэрэг гэж бурхандаа нүгэл үлдэх билээ. Энэ үгийг уруу татлагын өдөөс шийдчих хэрэгтэй. 그리고 Уруу татлагын цаана байгаа бурхны шагнал алдрыг харж байгаа хүн уруу татлагыг ялаад гарч чаддаг. За дахиад нэг үг харъя. 우리 하나만 더 보시겠습니다. 여기에 1-р Самуэль 17-оос дахиад харъя. 봅시다. 여기에 17 дээр 17장에 17-гийн 40. Тэр таяга гартаа авч горигноос өөртөө 5 мүлгэр чулуу шилж аваад барьж явсан хурганы уутандаа хийж дүүгүүрээрээ гартаа бариад өнөөх Филист түн рүү явлаа. 다윗은 Давид өдөр тутамдаа 평상시에 이 물맷돌을 이거 사용을 дүүгүүр чулуугаар их шиддэг байсан. 많이 하고 그래서 Маш их хичээл зүтгэл гаргадаг байсан байна. 많이 기울였습니다. 그래서 Тийм учраас одоо энэ үед мүлгэр чулуу шилж авсан гэж байгаа үз. Мүлгэр чулуу шилж авж ижил хамаагүй лөө хурдан бас ийм дааттай. 힘적이 될 수 있습니다. 그리고 어чин. 물맷돌을 던질 때는 동글동글한 게 좋은 것이 맞잖아요. За мүлгэр чулууд чи бөөрхий чулуу шүү дээ.
За Гидеон ч гэсэн. 이 기도원에게 Гидеонд эзэн үзэгдээд Гидеонд юу гэж хэлсэн бэлээ? 기도원에게 뭐라 했습니까? Эрэлхийг хүчит дайчин байна. 용사여, Эзэн чамтай хамт байна. 하나님께서 너와 함께 하시느니라. 근데 За ингээл нуугтал явж байхад нь ягаад эрэлхийг хүчит дайчин байна гэж хэлсэн юм болоо? Бурхан мэдчихсэн. 하나님은 아시는 Тэр- 거예요. 그가 Эзэн гэж хэлсэн. 주님께서 말씀하시기를 Чи өөрийн хүчээр 큰 явж 힘을 дайт 의지하고 гэсэн. 가서 싸우라고 했습니다. Библиэлд 성경 읽어보면 Гидеон ах トゥ нартай байсан. 있는데 형제들이 Ах トゥ нарыг нь 자기 눈앞에 бүгдийг нь 죽는 것을 Медианчууд нүдэн дээр нь алахыг харсан. Тийм учраас Гидеон 그래서 기도원은 Медианчуудаас 이 미디안 өшөөг авмаар байдаг даанч 원수의 хүчгүй 힘이 байгаад 없는 байсан. 거예요. 그래서 그는 Медианчуудаас өшөөг авахын тулд 미디안의 원수를 갚기 위해서 그 тэр тухайд 누구보다도 몰래 хүмүүсээс 힘을 нууцаар 얻고 өөрийгөө 훈련을 бэлтгэж 끊임없이 хүчээ ингэж 하는 нэмэгдүүлээд байж байсан байна. 이제 그래서 그가 Тийм учраас тэр тухайн хамгийн хүчрхэг хүн болчихсон байсан. 사람이 돼 있었던 거예요. Тийм учраас чи өөрийн хүчээр явж гэж хэлсэн байна. 주님은 Тэгэхээр эзэн түүнийг өдөр тутамдаа тэгж амьдарч байсныг харсан учраас түүнийг дуудахдаа эрэлхийг хүчит дайчин минь гэж дуудсан. 그래서 Тэгэд Медианы их цэргийг дарахад Гидеоныг хэрэгэлсэн байна. Түүний сэтгэл дотор өвшөө авъя гэсэн хүсэл байсан. Давид ч гэсэн хүүхэд байгаасаа улам бурхан найддаг байсан. 20 сүргээ хайрладаг байсан учраас 20 сүргээ хамгаалахын тулд хинээс ч илүү маш их бэлтгэл хийдэг байсан. 훈련을 많이 한 것이 틀림없는 겁니다. Тийм учраас эзэн тэрийг нь харж байгаа түүнийг хэрэгэлсэн. 그것을 사용하시는 거예요. 우리가 보세요. Бидний энэ хуулиас чөлөөлөгдсөн. 벗어났습니다. Үүний сацуу Христийн хууль дотор орж ирсэн. 들어와 있습니다. Аврагдахаас өмнө бурхан шүүгч байсан бид нар гэмтэн байсан. Аврагдсны дараа бурхан бидний аа болж бид нар хүүн болсон. Эзэн бидний эзэн болж бид нар боол нь болсон. Эзэн сүйд залуу бид нар сүйд бүсгүй болсон. Шинэ харилцаатай болсон. Зарим хүмүүс бурхан бүх юмыг хийж өгнө. 하나님이 다 해주신다. Би зүгээр байж хад болно. 가만히 있기만 하면 된다. Энэ зөв биш. 근데 그게 안 맞는 얘기입니다. Шинэ бүтээл болсон бид нар 우리는 죄가 아니잖아요. хоёроос хасах нь нэг, тэнцүү нэг. 아니에요. За тэгэхээр бид нар шинэ бүтээл юм чинь бурхантай хамт амьдрэх хүмүүс. Биднийг сэрүүнч бай, унтсан ч бай, өөртөө хамт байлгахын тулд тэр бидний төлөө өгсөн гэсэн. Итгэлийн амьдрал бол эзэнтэй хамт амьдрах амьдрал. За аав нь хүүн нь аав нь 5 настай, хүүн 5 настай. За хүүгээ ингэж юм явууллаа, юм зарлаа. Тэгэх юм бол хүүн аав би угаасаа чадахгүй, аав та бүх юмыг хийж өг, би зүгээр суучаая. Энэ одоо зөв хүүхдээ нүү, сонир хүүхдээ нүү? Өчигөр одоо яваад юм авъя тэр 물건 사가져와. гэж явуулна шүү дээ. Тэр чадах юм өөрөө чадах юм хийх хэрэгтэй, хийх нь зөв. За нэг сүйд бүсгүй одоо эхнэр нь нөхөртөө ингэж хэлж байна. Хөгшөө би угаасаа чаддгүй мó. Би хүүхэд гаргаж чадахгүй, хүүхэд өсгөж чадахгүй, аяа уугаж чадахгүй, хоолунд хийж чадахгүй, энийг чадахгүй, тэрийг чадахгүй. Би зүгээр суужаа чи бүгдийг нь хийж өгөөрэй. Энэ одоо зөв үү? Сонирн байна уу? Хийх ёстой юм хүн өөрөө хийх ёстой үстэй. За эзэн боол хоёр байна. Боол нь эзэн ингээ боолд янз бүрийн хийгсэн чи эзэндээ би юм хийж чадахгүй. Би зүгээр суужаа. Энэ одоо зөв үү? Буруу юу? Өөрийгөө хийж чадах юмд хийх нь зөв. Тийм учраас бурхан бүхнийг хийж өгнө. Би зүгээр суужаа. Бурхан 100, би 0. Энд чинь сүнслэг хэрэг биш, энд чинь зөв хэрэг биш ээ. Бурхан 100. Тэгэхээр би чи өөрийнхөө зүгээс чадах бүгдийг нь хийх ёстой. Энэ нь зөв байхгүй юу? Иохан 11 дээр Есүс Лазарыг амьдлахдаа хадыг зайлуул гэсэн. Энийг амьд хүмүүст хэлсэн. За Лазарыг гаргаж ирэх эзэн хэлсэн. Оролтыг нь тайл ихийг хүнээр хийлгсэн. Тэр бид нар өөрсдийнхөө зүгээс хийх ёстой юмнуудаа хийх нь үнэхээр мэдээж хэрэг. Тийм учраас Библиэлд та нар хичээ бүхий л хичээл зүтгэлээр үйлдэ гэсэн. За нэг жилийн эргээд харлаа. Бурхан бүхнийг хийж өгнө. Ингэж яаж гисэн. Бид нар өөрсдийнхөө зүгээс хийх ёстой зүйлсүүдээ бүх хүчээр шавхаад хийх нь зөв. Зарим хүмүүс би өстө хараалыг хэлж чадхаа хэлдэг энэ зуршлаа ерөөсөө болохгүй нэ. Өөр өөрөөр би хараалыг хэлчихэд байна. Хараал хэлчихэд байна уу? Өөрөө ирэхгүй хэлчихэд байна уу? Өөрөө
хичээхгүй байгаа даа. Хичээхгүй байгаа ч дээ. Магадгүй өдөржингөө хараад хэлэхгүй байх юм бол даасанд нь 100 сая төгрөг өгнө гэх юм бол хараад хэлэх болов хэлэхгүй бол хизэж хэлэхгүй шүү дээ. Би төрөлхийн ийм зантай. Би төрөлхийн ийм хүн гэдэг. Тийм гэж байхгүй. Өөрөө засахгүй байгаа даа. Тэгэхээр бид нэр өөрсдийнхөө зүгээс хийх ёстой юмнуудыг хийх хэрэгтэй. Давид зүг зүгээр яж байгаад эрхмээр хэрэглэгдээгүй шүү дээ. Өдөр тутмынхаа амьдрал хичээнгүйлэн идэвхтэй байх юм бол бурхан тэрийг маань хэрэглэнэ. Бид нар магадгүй өдөрт Библиэс 10 бүлэг унших юм бол дансанд ингээ сая төгрөг орно гэх юм бол бид нэр яах вэ? уншин штэ. Тэр бид нар махбодтой гэдгээсээ болоод тийм ээ өдөр тутамдаа хийх ёстой зүйлсүүдээ хийхгүй өнгөрчөөд байна. Тэр энэ Давидын амьдралаас хийх ёстой зүйлсүүдээ хийх ёстой байна гэсэн сургамж авах хэрэгтэй. За өнөөдөр Давидын шийдсэн дүүр чулуунаас олон сургамж авлаа. Хам залбирцгаая. Өршөөнгүй бидний бурхан амин. Биднийг өөрийнхөө үнэтэй утсаар аварч нэгүсэл хайр дотор амьдруулж байгаад баярлалаа. Энэ жилийн хугацаанд нэгүслээрээ удирдсан баярлалаа. Би ч гэсэн хийх ёстой зүйлсүүдээ бүх хүчээр ажиллан хийхэд та туслаарай. Эзэн та биднийг улам илүү эрхмээр хэрэглэж хэмээн чин сэтгэлээсээ гуйж байна. Чуулганы төлөвлөж байгаа бүх ажилтай эзэмтэй хамт байж дотоодын болон гадаадын бүх сайн мэдээтэй эзэмтэй хамт байж туслаарай. Бидний аврагч эзэн Есүсийн нэрээр гуйж залбирлаа. Амен.